За сайн байцгаана уу Годл подкастын сонсогчд минь. Тэгээд мөнх гэрэл бит хоёр нөгөө урдныхаа дугаарын яриаг дуусгаж амжаагүй. Би нөгөө асуултанд нь гүйцэж хариулаагүй. Тэгээд бит хоёр дараагийн дугаар ахаад нэг ярья гэсэн байгаа. Тэгээд тэр ёсоор мөнх гэрэл бит хоёр ахаад уулзаа сууж байна. За сайн байна уу мөнх гэрлээ? За сайн байна уу гшаа. Багштайгаа дахиад уулзж байгаа их баяртай байна. Өмнөх подкастаараа илчлэлт хийя гэд ам гараад дууссан. Тэгээд багш маань нэг цөөхөн зүүм уулзалт хийсэнд нь зүүм бүлгийн засал хийсэнд нь би орсон их хацтай хүн байгаа юм. Тэгээд тэр бүлгийн засал дээр юу хийдгүү гэхээр за илчлэлт хийнэ гэж ярихт надаа анх айгу сонирн санагдаад илчлэлт гэхээр яах юм бэ гэж бодож исэн. Тэгээд тэр илчлэлтээр багшаал нэг их айхтар юм ярихгүй бид нар нөгөө дотроо нууж далдын далд хадгалсан юмудаа ярьдаг. Тэгээд тэн дээр за та нар ингээд үйл явдал ярихгүй шүү. Юу мэдэрч байгаагаа л ярина шүү гэдэг гэсэн. Мэдээлэл байгаа хэрнээл бүр дуустал нь л үйл явдал ярьсаар байгаад л дууссан. Тэгээд бараг тэр бүлгийн заслаас за ерөөсөө бид нар чи ингээд өөрөө юу мэдрээд байгаагаа бараг ингээд анзаардгүй намайг тэр тэгсэн намайг энэ гэсэн гэж яриад байд юм байна гээл олж бас авсан гол юм наага. Тэгээд одоо ч гэсэн би ингээл үйл явдлал яриад л байгаа. Бүр амар сайн бол засраагүй. Гэхдээ бас тэгээд явдал дундаа за би бас ингэж мэдэрж гин шүү гэдгээ нэг халтмалт бариад байдаг бас миний амжилт ингэ бодож байгаа. Миний хувьд илчлэлт гэж ярихаар дундуур нь бас уйлчиж магтгүй ингэ хоолой зингэрэл үгүй. Тэгээд ойлгоорой. За тэгээд би болохоор өөрийгөө айгүй юм зовлонтой өссөн, зовлон үдцсэн хүн гэд бодоод идэг гэсэн. Тэгс чинь тэр бүлгийн засалт суугаад юу би чи ерөөсөө амар жаргаж хүссэн биш дээ. Энэ хүмүүсийн зовлон гэдэг чи ямар амар юм бэ? Ийм юм байж болно гэж юу гэд бүр итгэж чадахгүй тийм байдаг гэсэн. Миний нөгөө өөрийнхөө зовлон гэж үзэж байгаа юм болохоор багад аав арх удаг гэснийг би бүрстэ ингээд амар зовоод өссөн гэдээ ойлгоцсон. Тэгээд ингээд 80 оны сүүл 90 оны ихээр хүн болгон л ер нь нийтээрээ л ингээд арх удаг. Тэгэхээр ч ингээд хүн болгон л юм амьдралыг туулсан байгааг нь би өстой хамгийн зовлонтой өссөн хүн гэд ойлгоцсон хүн байсан байх гэдгээ ер нь олж харсан. Иннээсээ гадна арх угаад ингээд таксан тавиад ахасаа илүүгээр нэг юм зөөлөн хүчирхийлэл гэдэг ойлголтыг мэдэж аваад тэрнээсээ юу болсон гэхээр манай аав ээж болохоор юм их нямбай айгүй ажилсаг хүмүүс байдаг. Тэгэл нөгөө ийм ажилсаг ээж аавтай юм чинь хүүхдүүд нь айгүй ажилтаа болох байх гэсэн чинь манай дүүтэр ёстой ажилгүй. Хоёр болсон байхгүй юу? Өөрөө их сайн юм хийдэг хүмүүс чинь ингээд хүүхдний мэхээр наа чи ёстой чи чадахгүй тэгж яхаар би өөрөө хийчихье гэд нөгөө ээж аав чинь урдуур нь орж хийсээр хагаад хүүхдээ бас юм юу ч чадахгүй болгочдгийм байна гэдгийг олж харсан. Тэгээд би болохоор өөрийгөө ёстой л юм мундаг хам гэмээг чаддаг амжуулдаг гэрийн сайн эзэгтэй гэж бодоод исэн чинь яг үнэндээ нөгөө ингээд харахаар ямар ч юм үүрэг хариуцлага ноогдуулж байгаагүй өгж байгаагүй бүх юм л ингээд ээж аав шийдчихдэг ийм байсан болохоор ерөөсөө юм миний дотор юм насанд хүрэгч ингээд байх шаардлагагүй юм үүрэг хариуцлага үүрэг шаардлагагүй хүүхдээрээ гурван төлөв байдаг шүү дээ дотор. Тэгээд тэрнийх нь ингээд хүүхэд нь л ингээд одоо 30 хүрсэн ч гэсэн дотор хүүхдээрээ байгаа юм байна гэдгийг олж харж ирсэн. Тэгэхээр энэ зөөлөн хүчирхийлэл гэдэг чинь бас их чухал асуудал юм байна. Ингээд өөрийгөө харахаар хоёр охиноо яг энэ байдлаараа хүмүүжүүлж байгаа байхгүй юу? Өөрөө ингээд л урдуур нь орж хийгээл за та хоёр хийж яхаар за та хоёр ингэж удаан хийж яхаа оронд би хийж гэдэг юм. Яг нөгөө ээж аваасаа юу авсан тэрийгээ л нөгөө мэддэг юм охтуудаа өгч исэн гэдгээ олж харсан. Гэтэ одоо бүр яг ингээд л засаад л төгс болчоогүй зүгээр ингээд олж харж байгаа нь л миний ололт амжилт юм байна. Гэт багшаасаа бас энэ нөгөө зөөлнөөр хүчирхийлэх гэдгийн талаар бас бусад ээж нарт яриад өгөөсэй гэж хүсэж байгаа. Мөнхөрлөө хоёулаа уулзсан мэдчихэж байгаа шүү дээ. Олон удаа ингээл нөгөө зүүмээр орж хахад янз бүрийн амьдралтай хүмүүс байдаг. Одоо чи хэлсэн тий. Тэгээд зарим хүмүүсийн зовлон бол баг бид нар бүр амсаж идэлж туулахын битгий хэл бүр сонсож чадахгүй тий. Одоо группд ингээл зарим ээж нараас гомдол гаргаал өөстөө
би ингээ сайжрээ өөрөө засраа амьдралаа шин төвшөнд гаргая гэдээ ороод ирсэн ч яста баахан хүмүүсийн зовлон донд ороод ирчлээ. Ямар аймаар юм бэ яста энийг боловч болохгүй юу энэ төргээд хүртэл яадаг шүү дээ. Хүмүүсийн постыг бүр уншиж чаддггүй. Тэгэхээр тийм зовлон бас энэ орчлонд бас байна те. Бидний бүр одоо ингээ төсөөлөх нь битгий хэл одоо ингээл тэрий чинь бүр уншиж чадахгүй байна, сонсож чадахгүй байна. За тэгтээ хүн болгоны зовлон өөрт нь бол хамгийн л одоо хүнд хэцүү санагдаж штэ тий. За тэгээд ер нь бол ингээ групп болгонд нэг тийм хэсэг байдаг. Ер нь ганцхан группт байдаг биш ерөөсөө энэ хүн төрөлхтний дотор байдаг л хэсэг гэсэн үг тий. Боловсралтай тий, соёлтой, зоригтой бас өөрийн гэсэн тий мэдлэг боловсралтай учраас энэ сургалтын материалтай ажиллах бүрэн чадвартай тий хүсэл тэмүүлэлтэй одоо өөрчлөгдөж сайжрыг гэсэн. За гэхдээ одоо ингээд нөгөө хатуухан хэлэх юм бол за чи миний хатуу үгийг уулсаа зөндөө сонссон дааж чадна тий ийм нялхамсуу тэр хүмүүс ч юм болохоор хичнээн боловсралтай соёлтой зоригтой одоо тэр чадвартай өөрт нь хүсэл тэмүүлэл байгаад би ингээд тгий гэж байгаа боловч аливаа ямиг эцэст нь хүртэл дуусгах чадваргүй. За тэрнээс наан болохоор зэрэг өөрөө санаачлаг гаргадаггүй. Одоо чи жишээлбэл яагаад сая чамд санаачлаг байдгүй вэ гэдгийг ингээд баг өөрийнхөө яриагаар хэлчихлээ шүү дээ тий. Санаачлаг гаргах тийм шаардлага байхгүй. Дандаа өмнөөс нь бусад хүмүүс ингээ шийтчихдэг байсан. Хийх гээл дөнгөж оролдоол эхлэнгүүт нь ингээл ямар нэгэн хатуу зөөлөн хэлбэр нь хамаагүй. Ямар нэгэн байдлаар таслан зогсоогоол өөр хүмүүс ингээ үргэлжлүүлчихдэг ч юм уу. Тэгэхээр тэр хүмүүст ингээ санаачлагтай байх шаардлага байгаагүй. Одоо тэр хэсэг одоо хүний сэтгэлийн тэр нэг чадвар тэр хүнд төлөвшөөгүй шүү дээ тий. Тэгэхээр зэрэг санаачлага байхгүй болохоор чинь хий гэсэн юм хийгээл за тэгэл тэрнээс цаашаа ерөөсөө явдаггүй ч юм уу. Одоо тэгэл байгаад байдаг. Одоо зарим хүмүүсийг чи мэдэн ш ингээд гүйцэтгэл нь айгүй сайн байдаг те одоо өдөр болгоныхаа ямиг хийдэг, дасгалаа хийдэг. Тэгсэн мөртлөө ингээд нэг л болохгүй байна л гэх ингээд юм явагдаад идэх те. Тэгэхээр зэрэг энэ бас нэг гүнзгий юм байгаад энэ цаана гэсэн юм. Ийм нялхамсуу гэдэг юм уу, нялх хүмүүсийн одоо шинж тэмдгүүд хүн болгонд өөр байдаг боловч юм ерөнхий одоо шинж тэмдгүүд бол байдаг. Ер нь хамгийн гол нь бол бусдаас хараат. За гэр бүл дотроо бол өөрийн гэсэн одоо гэр бүлийг үүсгэх хүртлээр аав ээжээсээ хараат байна. За дараа нь бол бараг л ингээл нөхрийн хараат болчдөг. Хараат гэхээр зэрэг заавал одоо тэр хүний чинь ингээл 10 солгоогүй загинж зодол байна гэсэн үг биш шүү дээ тий. Мөн л ийм зөөлөн маягийн хараат. Дараа нь ажил дээр өөрөө хувийн бизнесээ хийсэн ч гэсэн. За дараа нь сургалтын явц ямар нэгэн группт ордог юм уу? Бүр ганцаарчлсан уулзалтын үед ч гэсэн дандаа л нөгөө талаас хараат тий. За тэр хүн юу гэх нүү асуувал хариулъя. Эсвэл одоо хий гэвэл хийх гэсэн байр суурьтай л байгаад байна шүү дээ тийм үү. Тэгэхээр зэрэг аливаа юм чинь айгүй гаднаас нарахад бол өвтгш харагдана. Ямар ч асуудал байхгүй үүргийн дагуу юмнуудаа хийчлээ, ойлгочлоо гэх маягийн явж явах боловч амьдрал гэдэг чинь бол ер нь алхам тутамдаа бид нэр ингэж өөрөө бие дааж сонголт хийж бие дааж шийдвэр гаргаж тэрнийхээ хариуцлагыг үүрч яадаг ч байсан эцэст нь хүргэж ийм юмнаас л амьдрал бүтэж байгаа шүү дээ тий. Тэрнээс биш ингээл зүгээр л аав ээжийн хэлснийг хийгээл нөхрийн хэлснийг хийгээл даргынхаа ч юм уу хэлснийг хийгээл эсвэл өөрөө нэг компани захирлал бизнесийн удирдлагын арга зүйч байдаг юм уу эсвэл одоо тэр маркетингийн бодлогоор бүх юмнуудаа бэлэн юмнуудаа шийдэл явах юм бол хизээч одоо хөгжил дэвшил гэдэг юм чинь гарахгүй шүү дээ тий. Тэгэхээр хүн өөрөө тэрийг мэдэрдэг. Энд ингээд нэг юм болохгүй байна гэдгийг ингээ хүн мэдэрдэг. Тэгэхээр зэрэг ийм хүмүүст бол бас тийм нэг гүний асуудал байгаад байдаг. Одоо гаднаа ярьдаг шиг зовлон баг байх гэдэг шүү дээ. Тий одоо нөхөр маань тэгээд энэ одоо дарга зэрэг маань тэгээд энэ гих яг өнгөн талын зовлонгууд баг мөртлөө яг гүндээ болохоор зэрэг жаргалгүй. Тэрийг ингээ тодорхойлох гэхээр хэцүү тий одоо чамд бас нэг тийм зовлон бас байсан шүү дээ. Тий одоо ингээ зовоодж байгаа юм шиг мөртлөө яг юунд зовоод байна гэхээр тодорхой хэлэх юм байхгүй. Одоо ингээл нэг юм нэг бим битүү одоо ингээд өөрөө нэг гарах газаргүй бөхчмдөөд бөглөрөөд байгаа юм шиг ийм мэдрэмж те ингээд мухардцсан цаашаа явах газаргүй болцсон юм шиг ийм мэдрэмж байгаад идэг. Тэгээд нэрлэх гэхээр зэрэг болтгүй тийм нэг асуудал байдаг шүү дээ те. Тэгэхээр зэрэг эднэрээ чинь одоо уг үндэст нь бол тэр хараат байдал байгаад байгаа байхгүй юу? Бусдаас хараат болохоор л зэрэг бид нөгөө нэг дандаа бусдад гомдно. Одоо тэр тэглээ энэ инглээ тэгээ нөгөө талаасаа дандаа гордно. За тэгэхээр зэрэг нөгөө гордоод бидний гордлого үргэлж 100% биелэхгүй. Тэгэл гордлого нь биелэхгүй болонгууд нөгөө араас нь гомдолт авах нь ойлгомжтой тий. Тэгээд дандаа одоо ярьж байгаа зүйл нь уул нь би тэгмээр байна. Айгүйх зоригтой, хүсэл тэмүүлэлтэй одоо толгой дотор нь одоо тэр мөрөөдөл төсөөллүүд нь одоо эргэлтчлээд байдаг байх л та. Гэхдээ би тэгмээр байна.
Тэгсэн чинь гэл араас нь заавал нэг юм хэлдэг. За тэр юм дандаа бусдтай холбоотой тий. Би бол тэгмээр л байна. Тэгсэн чинь одоо нөхөр тэгчлээ. За уул нь би ингээл айгүй мундаг хүн болох гэжсэн чинь аав ээж минь намайг тэгсэн гэдэг ч юм уу. Одоо заавал нэг юм гаргаж ирж штэ. Групп дотор ч гэсэн одоо ингээл би бол надаа ингэчмээр л ахт чинь багш надад намайг нэг л сайн огтлохгүй байна. Нэг л сайн залж чиглүүлж өгөхгүй байна. Уул нь бол ингээл хилээл өгчвөл би ч одоо бараг л одоо нисмээр байна. Хэвээ ингээл гайхамшиг бүтээчмээр байна. Гэтэл чин тэгэхээр зэрэг мэдээж өөрт нь ингээ зовлон үүсэн те ингээл явах гэсэн чинь ингээ мухардаад уул нь бол тэр мухар замаас багш гаргаад өгчмөр шүү дээ. Эсвэл одоо нэг нөхөр нь ч юм уу аав ээж нь ч юм уу эсвэл одоо энэ төр засагч ч юм уу гаргаад өгчмөр шүү дээ. Гэтэл чин ингэхгүй байна. Эднэр одоо гэл бусдыг жоохон буруутгах маягийн өөрөө энэ амьдралд гомдно. За тэгэл тэр амьдрал гэдэг чинь одоо бас л энэ нөхөр багш эдэр гэдгийн дүрээр бид нартай харилцаж байгаа зүйл шүү дээ. Тэгэл тэр хүмүүстэй одоо гомдож чинь гэсэн үг л дээ. Бас нэг зүйл нь бол дандаа би тэгж чадахгүй, ингэж чадахгүй, эсвэл чадахгүй байна, болохгүй байна гэж ярьдаг. Тэрэндээ ингээ итгэдэг. Ер нь бол өөрийгөө би одоо ингээд цагийн хуваарьтай хийж амжихгүй байна. Уул нь болгоё гэсэн чи би ингэчлээ. Би хариуцлагатай байж чадахгүй байна. Би ингээд одоо санаачлагтай байж чадахгүй байна. Уул нь бол би ингээд хүсэж чинь тэгсэн чи би ингээд болохгүй байна, чадахгүй байна гэдэг юм айгүй их ярьдаг. Тэгээ тэрэндээ ингээд өөрөө бүр итгэцэн. Би ер нь нөгөө анхны хэдэн тренингүүд дээр ерөөсө тренингээ дуусгаж чаддгүй байсан байхгүй юу? Эхнийх дээр нэг эхний 2 бүлгийг хийгээд тэгээ дараагийнх дээр нь 3 бүлгийг хийчихэл би чадж гинэ гэх. Тэгсэн юм ерөөсө дуусгаж чаддгүй. Тэгээд би тэрнийхээ учир шалтгааны нь болохоор за надаа нөгөө юм харах хөвгт байна, тийм ажил байна, ийм байна гэд. Тэгжээснаа би яг эмнэлэг твтэж таарад. Тэгээ эмнэлэгт чинь нөгөө туслаа залбуулж эмчилгээгээ илгэжэл өөр хийх юм надаа юу ч байхгүй штэ. Хоолыг нүртэл хийгээд оруулаад өгч чинь. Тэгжээхэд би тренингээ хийж дуусгаж чадаагүй байхгүй юу. Бүр эйгүү сон тэрний ганц дөрвөлжин өрөөнд дотор хийх юмгүй юу чгүй сууж иж би тренингээ дуусгаж чадаагүй. Тэгэхээр надаа ерөөсөө тэр шалтгаан биш. Миний дотор яг нэг юм бүр гаццсан юм байна гэдгийг би бүр ингээд олж харж исэн. Үгүй бүр сони юм аа бүр ингээд 24 цаг би ингээд надад ингээд боломж байх чинь би яагаад өөрчлөгдөж чадахгүй ингээд тренингээ хийгээд гоё болчих чадахгүй байгаа юм болоо гэд. Тийм их нөгөө хүлээлт байсан. Далаа хөшөөнийг хэлсэн үг өгдөө шүү дээ. Ер нь бол би нэг тийм юмгүйгээр амьдрч чадахгүй гэсэн юм надад ер нь байхгүй гэж те. Тэгэхээр тэр хүн бол одоо хаанч байсан, хизээч байсан ер нь за яг л ингээл одоо нэг юм хий гэсэн чи амьдрий гэсэн чинь энэ ч дут байна, тэр ч дут байна, энэ ч таагүй байна гэх юм ерөөсөө байхгүй байна л гэсэн санаа шүү дээ тий. Тэгэхээр ч одоо туйлын жаргалтай байгаа зү тий. Гэтэл чинь яг ийм нялх хүмүүсийн хувьд болохоор зэрэг хэвээр яг эсэргээр байхгүй юу. Би тийм юмгүйгээр амьдрч чадахгүй гэсэн юм айгүй олон. Одоо яг чиний сая авсан жишээн дээр цаг нь байна, боломж нь байна. Одоо ёстой ингээл дэлгэцээ дэлгээл хийгээд өгөөч гэхэд хүртэл одоо тэр нэг дотроос нь одоо юу гэдгийг онгод гэж нэрлэдэг санжуу, санаачлаг гэж нэрлэдэг. Одоо нэг тим юм дутаад нь штэ тий. Тэгэл тэгсэн мөрчлөө чи тэр эмнэлэг твцэн хэд хоног байдаг чинь ингээл баг завгүй л өнгөрчихөж байгаа үстэй. Өөр нэг юм өөртөө гаргаж ирэл за эхлээд би нэг энийг хийгээд. За эхлээд нэг кофегоо угаатгах. За эхлээд тасглаа хийгээд. За эхлээд нэг амраатгах. Тэгэл бид нар ч өөртөө насан туршдаа тийм юм бодож олдог. Бид нар одоо би дандаа л тэр жишээг авдаг байхгүй юу? Хүмүүсийг хэрвээ хин нэгэн залуу дурлцаад хэрвээ болцоонд явах гэж байгаа бол за би эхлээд нэг юмаа угаачаад гарыг. За эхлээд би галтгоо цэвэрлчих гэхгүй шүү дээ тий. Одоо тэр болцоог бид нар мартна гэж байхгүй тий. Яагаад гэвэл бид нар яг бүр үнэн голын хүсэл байхгүй тий. Шүнэн баг нойргүй хонно. Гэтэл чин бид нар дараа нь ингээл үгүй би уулнастай яг тэр хиймээр лсэн таанч мартчих гинээл гэдэг чинь бид нар тэрийг яг үнэн голоосоо хүссэн гэсэн үг биш л байгаа байхгүй тий. За яг хүсэл төрөхгүй байж болно. Одоо уулаасаа тренинг хийх гэхээр хүсэл төрдөггүй тэр цаанаасаа бидний нэг юм нөгөө тэр амьдралын зохиол, удмын зохиол эднэр ажиллаж яадаг тэр нэг тогтолцоо чинь бид нарыг ингээд өөрчлөгдөхийг хүсдэггүй гэж би танарт хэлдэг шүү дээ тий. Тэгсэн ч гэсэн бид нарт ингээд нэг сэтгэлийн хат байх хэрэгтэй шүү дээ тий. Одоо өдий 30 хүрсэн хүн 40 50 хүрсэн хүмүүст чинь одоо за би энийг хийнэ заавал гэдэг ч юм уу. Одоо хүүхдүүдийн хичээлээс ирэх гэж яхад нэгэл хөвтөж яахгүй шүү дээ тий. Бүр дургуй байсан ч гэсэн халуурж байсан ч гэсэн босоод нэг хоолыг одоо хийн шүү дээ. Тэрэн шиг бид нарт юм сэтгэлийн хатал дутаад байгаа байхгүй. Одоо яг бид нарт амин гол биш юм шиг л байгаад байна л гэсэн үг. Тэгээд яг хав ер нь бол ингээд хүүхдээ хитрхи инхрийлээд бүүцэлэх нь бол ерөөсөө хайр бишээ л гэдгийг одоо битэрийн жишээ ингээд харуулад байна шүү дээ. Харин ч одоо ингээд өмнөөр нь орж юмыг хийгээд асуудлын өмнөөс нь шийдээд байна гэдэг чинь хүүхдийнхээ ингээд гарын мухарлаад ерөөсөө бие дааж амьдрах чадваргүй бусдаас хараат ийм болгочихж байгаа байхгүй. Одоо ерөөсөө л боол болгочихж чинь гэсэн үг шүү дээ. Бусдын одоо тэр оюун санааны ч байдаг юм уу одоо шууд тэр их мэдлийг боол болгочих чинь гэсэн үг. Одоо сонсоход
аимшигтай, харамсалтай ч гэсэн яг бодит байдал бол тийм л байгаа ах. Нөгөө эцэг их чинь хүүхдээ гэсэн тэр чин сэтгэлээр тэр хийж байгаа тий. Гэхдээ одоо тэр ингээд энэ миний хийж байгаа зүйл ирээдүйд хүүхдийн маань юу болох вэ гэдгийг мэдэхгүй харах уу сохор энийхээ харгаагаар ингээд хүүхдээ амьдралаас ингээд хаацаалчиж шүү дээ. Яг бодит амьдралын дундуур ингээд хаалт болоод өөрөө орчиж чинь. Гэтэл хүнд байгаа цорын ганц зүйл чинь амьдрал шүү дээ. Чамд байгаа яг чиний гих цорын ганц зүйл бол ганцхан чиний амьдрал. Гэтэл чин тэрнээс чинь ингээд хаацалаа тусгаарлцахаар дараа нь ингээд яг амьдрал жоохон зовлонгүй ч юм шиг амьдарч болдог. Одоо бурхны авралаар сайн хүмүүстээ суучих юм бол нэг амьдралын одоо эдийн засгийн зовлонч байдаг юм уу? Эсвэл нөгөө хүн ахтайхан таарах юм бол бусад сэтгэл санааны хүчирхийлэхгүй амьдарч болно. Гэхдээ нөгөө амьдралаас авах тэр таашаал эдэн бас л яг адилхан тийм нэг ийм ханны цаан тий нэг л бүдэг нэг л ийм нэг одоо бөглөө нэг юм барин тавин биш ингээл нэг л алсын л хүний амьдралаар амьдраад байгаа юм шиг зүүдэн дундаа яваад байгаа юм шиг ийм байдлаар байдаг. Тэгэхээр тэр хүн чинь жаргалтай биш л байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр яг түрүү миний одоо яриад байгаа энэ групп энэ хэсгийн чинь одоо миний нэрлсэн шинж чад тэмдгүүдийн нэрлсэн энэ хэсэг чинь ийм нэг жаргалгүй байгааддаг. Энэ бүх зүйл яг өөртөө болоод байгаа биш цаана болоод байгаа юм шиг. Тэгээд одоо бид нар чинь амьдрал гэдэг байгаа юм чинь одоо юу гэдэг ажлын өдөр байгаа, амралтын өдөр алга болчдөг ч юм уу. Одоо үйл зун байхгүй байдаг ч юм уу. Ийм зүйл биш шүү дээ, тий. Ерөөсөө тэр амьдрал гэдэг байгаа зүйл чинь үргэлж байна. Тэгээд үргэлж байгаа болохоор 12 сарын 31-нд ч бид нэр үйлээ сууж иж болно. 1 сарын 1-нд ч зовж иж болно. Тэр бол ерөөсөө ингээд баяр маягаар өөр болчдөг зүйл биш, тий. Байгаараа л байна. Энэ бүх юмнаас үл хамааран үргэлж бид нартай одоо байдаг тэр зүйлийг одоо тэрнээс сутаагаад байдгүй, тий. Халахвч хариуцлага тохох хүн хайгаад байдгүй, гоншихноод байдгүй. Зүгээр л одоо энийг ингээ хүлээж авдаг. Шийдэж чадахгүй зүйлээ бас ингээ орхичдаг. Үнэхээр боломжгүй зүйлийг бас би үнэхээр чадахгүй юм байна гэд бас хүлээгээд авчдаг. Энэ ч л одоо амьдралын жинхэнэ баталгаа юм байна. Амьдралын жинхэнэ даатгал юм байна гэдгийг одоо бид нар харж штэ тий. Харин энэ бодит байдлыг ойлгохгүй байвал одоо тэгээд хийрхэд, хийсвэрлээд хөөрөөд ах юм бол бид нар ингээд буруу гаргалгаа гаргадаг. За одоо юу гэдгийг. За би жишээлбэл нөхөргүй байж чадахгүй гэдэг ч юм уу тий. За би ямар нэгэн одоо надад нэг хамтарч амьдрах хүн ч юм уу эсвэл харилцаанд орох хүн ч юм уу хажууд одоо нэг л хүн ингээ байхгүй бол би хин нэгэнгүүгээр амьдарч чадахгүй юм байна гэл ингээ өөртөө онш тавьчихдаг. Би одоо ямар ч байсан нэг харилцаанд байх хэрэгтэй юм байна. Би нөхрөөсөө яаж ч байсан салж болохгүй юм байна. Одоо энэ хүн чинь надад бүр амар чухал юм байна гэд одоо нэг ийм өрөөсгөл онш тавьчихдаг. Гэтэл бид нэр амьдрал дээр хингүүгээр ч амьдарч ирнэ бол чадна шүү дээ. Энэ хүмүүс чинь ингээд өөрснөө мухардаад ирхийнхээ цагт за ерөөсөө л би чадахгүй юм байна уу гэд ингээд шийдвэр гаргачихж байгаа байхгүй юу? Ер нь бол нэг юм жоохон хөхүүл хүүхч дандаа л ингээд хин нэгнээс зүгдэж яадаг, мемэрж яадаг. Юм л уйлчих гал тэгэл амруу нэг юм хийвэл одоо нөхөр нэг анхаарал тавьдаг ч юм уу, эсвэл урмын үг хэлдэг ч юм уу, эсвэл бэлэг өгдөг ч юм уу. Амруу ингээл нэг юм хийжээвэл дугаа болж яадаг тий. Тэгхгүй л бол ер нь ингээл уйлчих гад идэг. Хөвчгөл байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь бусдад түүхтэй байх хамаагүй. Өөрт нь аягүй хэцүү. Тийм төлөв байдалд байгаа хүний хувьд одоо хөгжил дэвшил аз жаргал гэж ярих боломжгүй болчихж байгаа зү. Одоо юм л бол уйлчих гал ямар нэгэн гаднаас л одоо нэг хүн тэрийг харагдах хэвээр бүх юмыг тайлбарлаж өгөх хэвээр эсвэл урамшуулад одоо нөгөө сэтэлжүүлнэ гэдэг штэ тий. Өө чи чадна чи мундаг бла благ заавал өгөх хэвээр. Тэгхгүй л бол одоо яг нөгөө сооско ирсэн хөгжил болчих гээд байгаа байхгүй юу? Одоо эн чинь ингээд нэг ургамал шиг байгаад байна шүү дээ тий. Яг ургамал гэдэг үгийг бид нар нөгөө сэтгэл зүйдж байдаг юм эсвэл ангаах ухаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээр хэрэгэлдэг шүү дээ. Энэ хүмүүс чинь ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй л гэсэн үг байх гэдэг байгаа үстэй тий. Яг нөгөө нэг өөрөө бие дааж хөгжих тийм боломжгүй. Заавал хажуунаас нэг хүн тулж дэмжиж өө өстой чи чадчих штэ. За ахаа төлөө зөөгөөрөө алхаж штэ гэх юм хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрт нь туйлын хэцүү. Гэхдээ яг уу комфорттай байж бол тав тухтай тий. Тэр үнж бие даасан хүмүүс шиг өөрөө явж яснаа, унаал, бүдрээл, өвдгөө шалблаал, эсвэл бүр гимтэл явах шаардлага алга шүү дээ. Унах гэхэд нэг хүн төшөөд авчна. За нэг мөн шалбархаа болонгууд л нэг хүн ирээл өмчлээд юм уу ингээд өгч байна. Комфорттай байж болно. Гэхдээ жинхэнэ нэг оюун ухаанд хүний нэг цэнгэл байна шүү дээ тий. Одоо жаргал тийм үү? Тэр чинь зүгээр махан биеийн жаргал биш те. Оюун ухааны тийм цэнгэлийг идэх бараг л боломжгүй шах болчих гээд байгаа байхгүй юу? Одоо нэг тижээвэр амьтан шиг болчих гээд шүү дээ. Ер нь бол ийм тижээвэр хүмүүс зөндөө байгаа шүү дээ те. Гаднаас нь харахад гэр бүлтэй өөрөө аав ээж болцсон ажил хийгээд явж иж болно.
Яг бодит байдалтай бол яг нэг тижээвэр амтны л хэв маяг байх гэдэг гэсэн үг тийм. За манай ангид нэг гүрч охин сурдаг байсан. Нэг тийм сайн зурдггүй те. Тэгэл яг тэгэл манай энэ юунд орчихсон. Манай факультетд орсон. Ер нь манай факультет тийм тухайн үедээ гайгүй айлын ч гэдэг юм уу хүүхдүүд их сурдаг байсан л та. Тэгээ нэг хөөрхөн ааштай. Тэгээ манай орсууд болохоор тэгдэг байсан байхгүй юу. Тэгэл тэр ингээ мөнгөтэй юм чи юунда муухай ашиглах юм гизэн цагтай юм чи бид нар шиг ямар бүргэлж тийм ч байхгүй юм чи байхгүй гэж байгаа ш. Юунда уурлах вэ гэл тэгдэг байсан. Тэгээ тэр 4-р курстэй хүнтэй сууж ирсэн. Тэгэл хүнтээс бид нар ангитай бас нэг гүрж охин байдаг гэсэн. Тэгээд нэг орстой нийлдэг. Тэгээ бид 4 ангитай сууж ирсэн. Тэгсэн чинь нөгөө охин маань ингээ уйлаад би болохоор ингээл миний хувьд тэр ингээд бүр одоо айгүй баян хүнтэй сууж ирсэн. Одоо ингээл бүр мөрөөдлийн дээд биш үү тий. Ингээл хүнтэй суугаад өстой ингээл бүх юм биелэн вау өстой ямар гоё юм бэ. Тэгэл одоо баг юундаа уйлаад ийна л гэж бодчихсон. Тэгээд өөрөө хэлжсэн байхгүй юу. Би ингээд ерөөсөө өөрөөр амьдарч чадахгүй. Би өөрөө юу ч хийж чадахгүй. Би дааж би ингээд одоо жишээлбэл бизнес ч юм уу хийгээд ингээл өстой зүтгэл барайл би ингэж чадахгүй. Би ингээл нэг хүний одоо би аав ээжийн хажууд үргэлж ингээл яг паразит шиг амьдарч байсан. Шимэгчлээ тий. Одоо би ингээл нөхөртэй ингэж амьдрна. Одоо надад яг би баян байна. Гэхдээ надад өөр юу ч авахгүй гэж уйлал. Би тэгсэн чинь юу маягтай зүгээр бараг мөнгө л ярих болоо юм шиг ухааны юм бодчихлээ л та тий. Одоо тэрий чинь тэгэл одоо хожимол ойлгож шít тэр хүн яагаад уйлж исэн бэ гэдгийг чинь тий. Тэгээд өнөөдөр бид нар ингээд хүүхдтэй гаргаж байгаа авир чинь яг одоо тэр хит бүүцэлэлт нэг талаас тий. Тэгэл яг над шиг болчих үү дээ гэд бид нар аявих боддог штэ тий. Одоо ийм инхрээ болчих үү дээ. Эсвэл миний үдсэн зовлон бити үзээсээ. Тийм учраас ингээсээ гэж боддог. Тэгж бодож байгаа учраас нөгөө хүүхдээ шахдаг. Тэгэхээр ч хүүхэд бидний шахалтаар бас болохгүй штэ тий. Тэгэд бид нар тэрэнд чи өөрөөрөө байх эрхчлөг ерөөсөө өгөхгүй. Эсвэл яг бид нар шиг хурдтай байхыг шаардна. За бол амжихгүй бол гэл нөгөө дээр үе хошин шог дээр нөгөө Дэмэд Баатарч байгаа. Энэ аймс одоо энд ингээд 10 хэд хонлоо гэл тий төмпөн дотор хийцээс 10 хэд бол. За би ууч гэдэг нэг ханцуугаар шалгадаг ш. Тэгээ би тухайн үед тэрийг ингээд шоолж байсан. Одоо би ингээд өөрийгөө анзаарахаар яг л ингээл нөгөө ерөөсөө биндэтэй хэвээр гараа ингээд шавл. За. Энэ хэрэггүй л ах шүү дээ. За би хийчих хэвээр юугүй гэх. Тэгэл барыг хэлж явахдаа өөрөө одоо яг анзаардаг л болж ин тэгтэл бас хэлжээл байгаа тий. Яг араас нь зарим үед анзаараад уучлахгүй хүүхдээсээ. Гэхдээ бид нар өөрийгөө бас буруутгах юугүй л байна л да мөх гэрлээ. Яагаад гэвэл энүүгээр чинь бид нар ингээл насан туршдаа амьсгалцсан тий. Өдөр болгон тий өдөрт бүр хэдэн 10 удаа заримдаа зөөлөн хэлбэрээр заримдаа бол бүр маш эвгүй тийм сэтгэл зүйн хүчирхийллийн хэлбэрээр одоо энийг чинь бид нар амсаж өслөө штэ тий. Тэгээ эн чинь бидний одоо ингээл бүр эдсэнд чинь ингээд шигдээд бүр ингээд сууц. Тэгэл хүссэн үсээгөө тэр чинь ингээд гарна. Тэгэхээр зэрэг энэ бол бидний тэр дотор байгаа яг энэ механизмын л тусгал шүү дээ. Энийг бид нэр ойлгоод би ингэж болохгүй шүү дээ гэж болчихгүй. Ингээд одоо 30-40 жил явцсан энэ машиныг зогсоогоод буцаад ингээд нөгөө тийш нь эргүүлэх хүртэл бид нараас хугацаа шаардна. Тийм учраас бид нар бас өөрсөндөө жоохон хүлээцтэй хандах ёстой тийм учраас бид нар одоо ингээд тренинг хийгээд 35 хоног хийдэг ч гэсэн үргэлжлээл 60-70 хоног хийгээл идэх тийм давтан тренингтэй ороод ингээд байгаа штэ. Зарим хүмүүс болохоор одоо юуг нь ядаад гэдгийг чинь ингээл ойлгомжтой штэ гэж тэгдэг. Одоо ойлгоод болцдог зүйл бас биш байгаа тийм л да. Өөрийн бодит өгөгдөлтэй яг миний дотор ямар юм хөдлөөд байна гэдэг одоо тэр үннийг мэдэх нэг чухал байна л да. За би нэг тренингүүдэрээ сая багшин бодит үнэн гэдээ ярьсан чинь айгүй олон үннээ олж харсан. Гаднаа болохоор би ингээд бодож байгаа нь шал өөр эсрэгээрээ би одоо жишээ нь гаднаа за би бол ингээл ганцаараа байх дуртай. Ингээл уул мод руу ч ганцаараа явчихна. Нөгөө октод ингээл хоёулаа 0 руу хамт явъя гэлдэг шүү дээ. Тэгэхээр би бол ингээл ганцаараа 0-д явах дуртай муртай гэсэн шиг хүмүүс бол. Тэгээд байжсэн чинь тренинг суугаад ингээд ганцаарчлсан уулзалт авсан чинь би чинь бүр юу вэ? Ганцаараа байж чадахгүй бүр тэрнээс бүр өгтлээ байдаг. Тийм хүн болж таарад ганцаарчлсан уулзалт хийгээд би чинь одоо ингээд амьдралдаа хоёрхан залуутай харилцаанд байсан гэх юм уу? Хамгийн ихнийхээ одоо хуучин найз залуутайгаа болохоор бүтэн харилцаанаас юм таашаал авдггүй хэрнээ 6 жил хамт байцаа ингээд хэлсэн чинь
чи одоо ингээд харилцаансаа таашаал авахгүй юм би чи одоо яхаараа ингээд 6 жил байж идэв. Ингээд ганцаараа байхаас айдаг байгаа байхгүй юу гэсэн чи. Хүй тийм үү ингээд би чинь таашаал авахгүй бол салах ёстой байсан юм уу гэд бүр гайхаад бүр тэрийг ингэж тэгж хүлээж авчихсан. Тэгээд бүр тийм анхаа шатны тийм сэтгэл зүйн ямарч мэдлэг байхгүй гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгээд би тэрийг аюу гэж ойлгож байгаа гэхээр би айгүй юм сайн охин анх нөгөө ингээд татны харилцаанд орсон хүнтэйгээ ингээд суудаг. Би юм мундаг. Үнэнч гэдэг ч юм уу тий. Тийм би ингээд нэг олон хүнтэй ингэж юу яадгүй нөгөө юм явдалтай биш юм биш. Би өөрийгөө бүр тэгээ бодцсон. Тэгээ багшиг тэгэж хэлэн гол мөр шок юм байна. Хүүе тийм үү. Би чинь ийм харилцаансаа таашаал авахгүй байсан бол тэрнээс салах ёстой байсан юм уу гэд гайхаж өрөөд яг ингээд бодоод тахаар ганцаараа л иш бол яг багшийн түрүүний ярьснаар эцэг хэрэг халамжлуулж исэн. Тэгээ ингээд нэг найз залуутай болж байгаа. Тэгээ тэр найз залуу нь гэр орноо зулчин машинтаа олон тэтгэлгээр явна гэл тэгвэл за болж ийн гээл тэгэл тэнтэй бийждэг. Тийм байсан байгаа байхгүй юу? Өөрийн хүсэл мөрөөдөл энэ төр гэж зарлаг байхгүй тий. Багш ч юм уу нэг юм дагагч болол тэр хүн яг юу хийг нь яг тэрийг хийдэг. Ажил дээрээ ч гэсэн за захирал нь ийм хий гэвэл яг тэрийг хийдэг. Ингээд илүү судалдаггүй те ерөөсөө ингэж ажлынхаа гүнлүү ордгоо. Тэгэхээр чин тэр хүн ч одоо яаж ахиж тэгшивдэ тий. Тийсэн юм хийгээл гүйцэтгэгчээр л байж шүү дээ. Тэгэхээр ингээл бүх миний амьдрал ингээл нэг хүнээс хараад би ч ерөөсөө юм ганцаараа бие даах чадваргүй яг л хүүхэд юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөх айгу хэцүү байсан. Би тэрийг хүлээн зөвшөөрчих юм бол одоо би жишээ нь ингээд дотроо бол амар юм замбраагүй заваан тэгээ тэрийгээ ингээд харуулахгүй гээд наагураа ингээд цэвэрлэл цэгцлээд байгаа хэрнээ дотроо бол ингээд боломж гарвал ингээд заваартчих гал заваан дундаа байчих гад байдаг. Тэгээ хэрвээ би ингээд яг би заваан хүн гэдгийг хүлээн зөвшөөрчвөл би ерөөсөө ингээд гахаан хорон донд байна гэж бодоод тэрийгээ би хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь юм хүлээн зөвшөөрчих юм бол үннээ би ингээд хүлээн зөвшөөрчвөл сүрэг туйл руугаа ингээд замаа алдаад л өнгөрөөд л урууд чинь л гэж боддог. Тийм байсан байхгүй юу. Тэгсэн чинь бүр ингээд үгүй тийм биш ингээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй чи тийм гэдгийг нөгөө бүлгийн цаслаасаа тренингээс мэдчихээд хүлээн зөвшөөрч үдсэн байхгүй юу. Тэгсэн чинь бүр ингээд ийм тавираад тайвшраад нэг юм суларцсан юм шиг мэдрэмж авахаараа хүн чинь нэг ийм амьсгаа аваад тайвшраад нэг юм өөр юм бодох сэхэн орд юм байна л та. Арай нэг ингээд маневраа эргүүлээд өөр тийшээ болох юм сөхөө авд юм гэж ойлгосон. Тэгэхээр бусад үед бүр ингээд нэг бэж хангалтсан, чивчэрсэн, чангарсан ингэчгүүдээ тэгчгүүдээгээд ерөөсөө өөр юм бодож чаддгүй юм байна л гэж би нэг энүүхэндээ юм бүдүүч тайм ойлгож байгаа байхгүй. Үннээ яг өөрийгөө ингээд бодтой байгаагаар нь хүлээн зөвшөөрөх чинь ямар ач тустай юм бэ гэдгээ багшиг ингээд яриад өгөөсэй. Тэгээ би ч нэг юм бүдүүл юм яриад байгаа байхгүй. Багшиг ингээд гоё бусад хүмүүс тайлбарлаад өгөөсэй гэж хүсэж байгаа. Тэгээд чи нөгөө бас яг яаж байгаа ах мөх гэрэл одоо яг ингээ хүлэн зөвшөөрөнгүүд одоо хэний ч өмнө ингэж өөрийгөө баталж цэвэрч байх шаардлагагүйгээр зүгээр л ингээл баг айгу дуртайгаар цаанаасаа ингээ сонирхолтойгоор өөрөө баг юмаа цэвэрлээд те хэрвээ хэрэгтэй бол хэрэггүй бол за яг өнөөдөртөө нэг орхичий гэд ингээд бас орхиж чаддаг. Гол нь тэр ингээд цэвэрхэн байсан ч одоо ингээл бусдаар заавал магтуулгаал ингээл бас чивчрээл ахгүй бохир байсан ч санаа зовоол өөрийгөө зодоод ахгүй бас болчихж байгаа те. Тэгээ бид нар ингээд одоо ямар үед айгүйх гэм. За одоо чи ямар үед айгүйх гэмшиж байна. За би бол жишээ нь ингээл хүүхдтэйгээ буруу харьцсны дараа ч юм уу урд нь бол хүүхдтэй ингээл гар хүрээл зодох ч юм уу те тэр үедээ бол айгүйх эргээд харамсдаг те өөрийгөө болдог бол цаацалмаар л өгдөг тий. За бөө ингээл харамсаал нөгөө бүр өстө ийсэн юм болдог штэ. Тэгэл өөртөө ингээл бүр шийтгэл бодож олоод амьдралдаа сонсч байсан бүхэл муугаа хэлдэг тий. Өө чийстэ ингэж явахта таарсан амьтаа. Ийм болохоор л ингэж байгаа байхгүй юу ч юм уу. Одоо гадна тэр үгнүүд бидний дотоод яриа гаднаас сонсогдохгүй боловч дотроо ингээл өстө өөрийгөө үгийн муугаар л хэлж яадаг штэ тий. Ер нь бол яг хөө гимшил гэдэг нэг зүйл тий. Одоо яг энэ юун дээр жоохон халтраад ярьчихад бидний ингээд хийсэн хэрэг бусдад за хүүхдэд маань тий эсвэл өөрт маань ингээд ямар өвдөлт авчирж байна гэдгийг ингээд боддоор хараад гимшээд тий одоо энэс өөр байж болох байсан штэ би тэгэхэд ингээд жоохон бие барьсан бол гэж ухаарах бол нэг зүйл тийм үү. Миний дотор ч ингээд түүмэр асаал тэр түүмрээ ингээд хүүхд рүүгээ төрөгж байгаа штэ тий эргээд нөгөө түүмэртээ өөрөө ингээд хуухлагдаал бас түлхэгдсэн л байгаа штэ миний дотор хүүхд тий.
Тэгээд нөгөө хүүхдээ барьж аваад зодчихно гэсэн үг шүү дээ. Хичнээн аимшигтай хэрэг хийсэн ч гэсэн ингээд нөгөө дотор хүүхдээ тэрврээд аргадаад тийм чадвартай болно гэдэг бол би баг энэ сэтгэл зүй рүү орж ижил ийм юм байдаг юм байна гэж мэдээд тэр одоо чадварыг суулгах гэж л 10-аад жил оролдож явж шүү дээ. Одоо бас ингээд болцсон гэх юм бас байхгүй. Тэр нэг өөртөө ээлтэй хандах те өөртөө инэрэнгүү хандах ойлголт байна шүү дээ. Би одоо ааш муутадаа ч юм уу харгас хатуудаа ч юм уу ийм биш. Би ч бас яг ийм нэг харгас системийн бүтээгдэхүүн байгаад шүү дээ. Тэр нэг үзэл санааны тээгчтэй ингэжээж л хүн сурдаг. Одоо жишээлбэл чи түрүү хэлсэн шүү дээ. Одоо өөртөө заван гээл хүлэн зөвшөөрчих юм бол өнгөрөө одоо замаа алдна гэд. Бид нар яг хүүхдтэй тэгж ханддаг. За энэ хүүхдэд чи юу ч хийсэн болно л гэд хэлчихвэл за энэ ч одоо ингээл баг шууд архичин болно л гоо юм болж шүү дээ. Гэтэл чин бид нар ингээд шилжилтийн нас масанд байхад чинь зөвшөөрлөөр хамгийн их дутаж явсан шүү дээ тий. Бараг тэр үед бид нарт ингээд яг зөвшөөрөл өгсөн бол учиргүй замаа алдах нь ч юу юм те. Ер нь бол харьцангуй жаргалтай байх байсан бах. Зүгээр тодорхой хэмжээний хориг бол мэдээж хэрэгтэй л байсан шүү дээ. Энэ их хоригуд байснаар бид нар яг харьцангуй одоо ингээд нэг зүв явж иж гэдэг юм уу. Бага боловч өнөөдөр ингээд энэ хоригоосоо гарах гэж одоо ингээд бүр тамаа цайж штэ ер нь бол тий. Тэгэл эргүүлээл яг нөгөө хоригоо ингээд хүүхдүүдэд аваачаад яг энэ дүнгийн чинь углаал пад гээл төгччихэж байгаа штэ. Тийм тэгэхээр зэрэг энэ буруугаа зүвтгөөд одоо өөрийгөө өөгшүүлнэ гэдэг юм уу, давраана гэдэг юм уу. Энэ бол нэг хэрэг. Өөрийгөө ойлгоод те яг өөрийнхөө зовлонг нэмэглэгнэ гэдэг бол бас өөр зүйл ахгүй. Ер нь бол бид нар зовлонтой учраас ийм харгас байгаад байгаа шүү дээ те. Хүүхдтэй ч гэсэн өөртөө ч гэсэн те. За ер нь бол магадгүй гэрлээ ер нь бид нар 100% засраад бүрстэ яг энэ суурин дээр бүр цоо шин амгалан цоо шин мөх гэрэл гарч ирнэ гэдэг бол бараг боломжгүй зүйл. Яагаад гэвэл одоо эцэг эхийн өгсөн хүмүүжлгээл бид нар яриад байгаа боловч нөгөө л 35% шүү дээ тий. Бидний нөгөө урд наснаас чирж ирсэн гайхамшигтай сайхан өв сан чинь ингээд нөгөө хангирж ингэж дунгаараад байж шүү дээ тий. Тэгэхээр тэрийг бид нар одоо энэ хэдхэн жилд бүгдийн засаад одоо гейм гэдэг болвол боломжтой гэвэл мэдээж боломжтой одоо тэр нөгөө нэг багш байдаг юм уу, мэлбогтч байдаг юм уу, за одоо тэр Эрист Мухмедч байдаг юм уу, тэд нар ч одоо ингээд хүн яаж цоошинд болдгийг үзүүлсэн тий. Гэхдээ ямар үнээр билээ, ямар хүчин чадлаар, ямар их хатуужлыг даван туулж билээ. Тэрнээс бид нар шиг ингээл өдөрт 5 минут зарцуулаад ганцхан цагийг зарцуулаад биш шүү дээ тий. Тэгэхээр зэрэг хэрвээ бид нар үнэхээр тэгж хичээн зүтгэх юм бол боломжтой. Гэхдээ бодит байх хэрэгтэй. Бид нар тэрэндээ ямар эрчим хүчээ зарцуулж байгаа байлээ. Үлдсэн 10 цагт нь хуучин хэв маягаа хөгжүүлээд ганцхан цагт нь шинэ хэв маягаа хөгжүүлчихэд одоо үр дүн нь зөвхөн ганцхан тэр 60 минутын үр дүн хүлээж бас болохгүй л байгаа байхгүй юу тий. Тэгэхээр зэрэг яг уу би бол одоо бүхнийг чадагч биш ээ. Ялангуяа бусдын сэтгэлийг удирдахч биш ээ гэдгийг ингээд хүлээн зөвшөөрчих юм бол одоо тэр хүүхдийн гаргаж байгаа авир, нөхрийн гаргаж байгаа авир, одоо манай тэр дарга цэргийн гаргаж байгаа авир ааш бол зөвхөн надаас хамаараагүй гэдгийг ингээ ойлгочих юм бол биднэрт айгүй их чөлөөлт болно. Даанч бид нар тэгдэггүй те одоо ингээл хүүхдээ харангуут л энэ ч гэсэн яг л миний зөвхөн ганцхан цорын ганц миний өгсөн хүмүүжил байна гэл одоо ингээл зүрх минь бацлаад нь штэ. Гэтэл тэр чинь нөгөө аавын талын эмээ өвөөгийн гайхамшигтай сайхан зан чанаруудыг тээцсэн, өчнөө ДНК-гийн тээчсэн, гений мэдээллийг ингээ авцсан ийм хүн байгаа. За миний талаас орж ирэхэд ганцхан минийх биш. Миний аавын ээжийн нөгөө эмээ өвөөгийн чинь бас нөгөө сайхан чанарууд тэнд ингээ хагилцаад харагдчихээн. За нөгөө хүүхдийн чинь өөрийнх нь тэр ур төрлүүдийнх нь юмнууд бас байна те. Тэгэхээр бид нар энэ хүний бүтцэд одоо яг гаргаад байгаа ааш авирт нь миний юм байгаагүй бол мэдээж байгаа боловч 100% бишээ л гэдгийг ингээд бас бодтоор хараад өөртөө бас бодтоор ээлтэй бас баймаар байгаад нь шүү дээ тий. Энэ хүн надаас 100% хамаарж байгаа гин гэдэг чинь бид нар нэг айгүй буруугаа ойлгоод гимшээд байгаатай ч биш. Ер нь бол бидний нөгөө омог бардам цангаас болж шүү дээ тий. Энэ гэр бүл одоо маань гэрийн уур амьсгал юм байгаа надаас болж байгаа. За манай нөхөр одоо бизнесээ муу хийж байгаа бол одоо надаас болж байгаа гэдэг ч юм уу бодоод байна гэдэг чинь бид нар амар бардам байна гэсэн үг шүү дээ. Ер нь ингээл альва юмд л бид нар ч ястаа ингээл баг гол хүчин зүйл болж орж байгаа юм шиг. Гэтэл чинь бид нар ер нь юунд ч хамгийн гол хүчин зүйл баг болохгүй л байгаа байхгүй юу. Өөрийнхөө л хувьд ганцхан бид нар болж чадна тий. Тэгэхээр энэ омгоос ингээд жоохон салчих юм бол бид нар одоо тэр хийж байгаа энэ бид нар ч одоо хүртэл янз бүрийн гэмт хэрэгүүд хийж байгаа шүү дээ. Зөвхөн эрүүгийн хуульд заагдсан болохоор гэмт хэрэг бусдад нь гэмт хэрэг биш гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Бид нар бол ер нь гэмт хэрэгүүд байнга хийдэг. Тэгэл янз бүрийн алдаанууд тэр одоо нэг амар харамсал гэдэг юм уу те тэр сэтгэлийн зовлонг
авчирж байгаа зүйл чинь тэр бидний омог бардам цангаас болж байгаа тий. Өө би ингээл чадна. Би л өөр хүн болчвол хүүхэд шууд өөр хүн болно, нөхөр шууд өөр хүн болно гэж бид нар бодоод идэг. Бас тийм биш байна тий. За тэгээд бид нар энэ омог бардам зангаасаа болоод намайг хин нэгэн хүн голж болно. За нөхөр намайг голж болно. За бүр миний хүүхэд хүртэл намайг хайрлахгүй байж болно. Би ингээ бусад хүний хувьд хамгийн чухал нь биш байж болно. Гэдгийг ингээд хүлээн зөвшөөрч чаддгүй. Гэтэл энийг ингээ хүлээн зөвшөөрчвөл одоо өстой ямар их чөлөөлөлт болох вүлээ дээ тий. Ер нь бол одоо бид нар хүүхэд бид нарыг хайрлахгүй байж болно гэдгийг ингээ хүлээн зөвшөөрөх гэхээр өстой амар гомдолтой байж тээ тий. Пөөх энийг чинь би төрүүлж өсгөх гэж яалаа даа гэж нөгөө шууд хийсэн юмны маань жагсаалт ингээ нүдний өмнөр гарч ирээл айгүй харамсалтай байгаа. Гэтэл хүүхэд бид нарыг хайрлахгүй байж болно шүү дээ. Ер нь бол тийм үү. Тэр хүн бидний ачийг хариулахгүй байж болно. Ер нь бол баг өөрөө л жаргалтай байвал болох гэдэг шүү дээ тий. Хэрвээ ээж аав маань бас биднэрт яг ийм хандлагаар ханддаг байсан бол биднэрт бас ямар их чөлөөлт болох вэ тий. Өө мөх гэрлээ амглаа. Эсвэл жаргалтай л байв. Биднэрт эргүүлж ачийг маань хариулах хэрэггүй чи биднэрт ямар ч үргүй биднэрт одоо та нарт огт гомддгүй хизээч ууралдаггүй зөвхөн л та нар жаргалтай л байвал тэгэл болоо гэчүүл одоо өстой их л юм бас сулрах гэдэл байна тийм үү. Тэгэхээр зэрэг одоо эн чинь л ингээд нөгөө нэг тэр бодит байдлыг хүлээн зөвшөөрнө одоо үннийг хүлээн зөвшөөрнө гэдэг чил болоод энэ л та тийм. Яг нь ерөнхийд нь ингээд бацаад эхлэхэд ерөөсөө энэ хүмүүс миний хүсснийг өгөхгүй байж болно. Энэ амьдрал миний яг хүссэн болгоныг өгөхгүй байж болно. Энэ ертөнц яг миний хүсснээр байхгүй байж болно шүү дээ гэдгийг ингээ хүлээн зөвшөөрнө гэдэг чинь бид нарт өөрсөнд маань айгүй их чөлөөлт болно. Ер нь бол эн чинь ингээд яг нөгөө эрүүл харилцааны суурийг тавьж гинаа л гэсэн үг болно. Эрүүл харилцаа гэж ярьсан чинь би бас нөгөө энэ тренинг хамрагдахаас өмнө эрүүл харилцаа гэж юу гэдэг талаар огт мэддэггүй байсан. Тэгээд багшийн маань одон лекц байгаа. Тэгээд тэндээс эрүүл харилцаа гэдгийг сонсчод шоконд болсон. Хүн чинь ерөөсөө эрүүл харилцаа миний амьдралд ер нь баг байдгүй байсан юм байна, байхгүй юм байна гэж бодоод миний хувьд нөгөө ээж аавынхаа харилцаанаас харж байгаа нь болохоор ингэж хүснээ тийм юм аммаар байна гэж одоо манай ээж чинь ааваас ерөөсөө тэгж хэлж авдаггүй. Чи ерөөсөө ингээд миний хүслийг ингээд таагаад надад сюрприз бариад ингээд л байх хэрэгтэй. Тэгвэл сайн. Гэтэ нөхөртөөгөө ч зөвхөн биш ингээд хүүхдтэйгээ бас тий би ийм хүсэж байгааг чи ингэж таагаад ингээ хийчих юм бол сайн гэдэг ойлголтыг надад өгчгөр би яг нөгөө тэр авсан юм аа л бас ингээл нөхөртөө гаргаал хэрвээ би ингээд тим аваад өгөөч гэж хэлээд авахулчих юм бол энэ чинь ерөөсөө юм сонирхолтой биш шүү дээ. Романтик биш вэ, сюрприз биш вэ. Би ингээ хэлэхгүй ингээл дотроо бодоол ахаар тэрийг ингээд нөхөр хөв гэж гаргаад ирэх юм шиг тий. Тэгвэл эхнэр нөхрийн харилцаа ингээ хүүхдийн ер нь бусад хүнтэй ч гэсэн ингээ найз мэдтэйгээ харилцаж байгаа харилцаа тийм гэж боддог. Тэгээд эргээд нөгөө талдаа би өсөг тэгээ бодчихж байгаа юм чинь нөгөө найзынхаа нөхрийнхөө хүүхдийнхаа юу бодож байгааг нь бас ингэж тааж олох хэрэг миний талд бас үүсчихэж байгаа байхгүй юу. Тэгэл за ийм бодож иж магадгүй ингэчий тэгчий гэд нөгөө миний бодлуудыг чи ихэнх нь тийм орчхоор би тэрэндээ бас айгүй ядарна. Тэгээд би чи нөгөө мэрэгэн төргөн хүн биш юм чинь тэр хүнийхээ бас юу хүсэж байгааг мэдэхгүй. Тэгээ нөгөө өмнө ярьжсэн чинь манай хадам ээж дээр надад ингээд айгүйх шок орж иржсэн байхгүй юу. Тэр нь яасан гэсэн чинь ер нь би амьдралдаа таарах биш харилцааны хүн байх юм бол шууд ингээл зайгаа барьцдаг. Одоо фейсбүүкээр бол блоклчдаг. Харилцаан дээр л ерөөс ингээ харьцаачдаг. Тэгээд надад тааламжтай байгаа хүмүүстэй харьцаа авчдаг. Тэгсэн чинь шууд надад ингээд нэг амьдрал дээр сорилт их юм бэлэг ирээд мэ ингээд чи ингээд энэ хадам ээжийн асуудлыг ол мэ гэд өчгөр би тэрий чинь блок хийж болохгүй, харьцахгүй байж болохгүй. Тэгэнгүүт манай хадам ээжийн нөгөө өмнө харьцажсэн харьцаануудаас онцлог нь гэвэл ингээд дургу байгаа юм а шууд ингээд хилчдэг. Айгүй юм. Ер нь бол айгүй амар талын хүн байсан байхгүй. Ингээл надаа наа чин таалагдахгүй байна. Энэ таалагдаж байна. Чи юм байх хэрэгтэй. Наа чин буруу байна гэж хэлждэг. Тэнгууд хүй энэ хүн надад дургу байна. Надад дургу хүн яагаад байгаа юм бол би чи ийм сайн хүн. Тэгэхээр энэ ерөөсөө муу юм бэ гэдэг дүгнэлтэнд хүрчээд тэгэл ингээл өөрийг ингээл баярлуулах гал нөгөө өөрийнхөө дадлаар энэ хүнд ийм хэрэгтэй байгаах, тийм хэрэгтэй байгаах гэл өхөр
энэ надад хэрэггүй мэ гэд буцаагаад өгчдөг ч юм уу тий. Тэнгууд хүүе энэ ямар сонио хүн бэ гэл. Миний харьцдаг харьцаанаас өөр байгаа байхгүй. Тэгээд ер нь баг ингээд манай хадам ээжийн харилцаа эрүүл харилцаа юм шиг тий. Хүсэхгүй байгаа бол хүсэхгүй вэ, амтгүй байл энэ чинь амтгүй хоол байна гэж хэлцдэг. Тэгэхээр надад бүр юм биш санагдаад байсан. Тэгээд эрүүл харилцаа гэдэг лекцээ сонссон чинь ер нь хүн чинь ингээд өснө хэлэх ёстой байна. Таалагдахгүй байвал бас хэлчих ёстой байна гэдэг. Тийм ийм юмнуудыг сонсоод хадам ээж байгаа бас арай өөрөөр харж эхэлж байгаа байхгүй юу. Ер нь бол би энэ эрүүл харилцаа гэдэг лекцийг хүн болгон сонсчоосай гэд хүсэж байгаа. Тэгээд ийм бүхэл бүтэн лекц байгаа ч гэсэн багшаагаа ингээд хүмүүсийг сонсох сэдлийн төрүүлээд тэгээ бас ингээд яриад өгөөсэй гэж хүсэж байгаа маа. Тийм би ч бас ярихаар мөнх гэрлээ зарим хүнийг одоо сэтэл төрүүлэх нь бити хэл за шал дэмий юм бэ энийг сонсоод ч яах вэ гэдэг бодлыг ч гэсэн бас төрүүлчтэй юм шиг байлаа ш. Тэгтээ хамаагүй те хүн болго яг өөрийнхөө л өөртөө хэрэгтэй юмыг хийх юм чинь. Тийм бид нар нөгөө нэг одоо зөвхөн одоо энэ хайр авах, бэлэг авах тал дээр биш те ээж аваад маань ингээ өөрийнхөө зовлонг бас хажуудлынх нь хүн ингээд мэдрээл ойлгочих хэвээр юм шигээр ингээд авиралдаг тий одоо ээж аавууд маань хүүхдтэй хүртэл ингээд харваас л би ядарсан байгаа зү тэр чи одоо заавал хэлүүлэх хэрэг юу вэ одоо ажилласаа орж ирж байгаа юм чинь ятраал орж ирж байгаа нь ойлгомжтой шүү дээ тэр чи одоо асуух хэрэг юу вэ ч юм уу гих маягаар ханддаг тий тэгэхээр чин бид нар ингээд яг чиний хэлдэг шиг ингээд хүүхдийнхээ бас өмнөөс тэрийг мэдрэх гээл ингээд оролцдог. Тэгээд тэр оролдлого маань талаар болонгод айгүйх гомддог те. Хичнээн хайгаад яваад ирсэн, аваад ирсэн хувцас энэ өмсөхгүй байна те. Тэгэнгүүт чинь одоо өвчнөө юм ярьдаг үстэй. Эний чинь би өстой чамайг бодоол гэтэл чинь бидний таавар зурж болно. Миний одоо энэ бол миний бодол тэр хүний хүсэл биш. Энэ бол миний нөгөө тест таашаал те. Яг тэр хүний гоо сайхны таашаал нь ч юм уу хэрэгцээ өөр байж болно. Тэгээд миний ингээ хичээл зүтгэлийг тэр хүн үнэлэхгүй байж болно. Ер нь үнэлэгч заавал албатай биш те гэдгийг бид нар ерөөсөө ингэж ойлгодоггүй. Тийм учраас одоо хадам ээж чинь чамд одоо жишээлбэл энэ амтгүй байна гэж хэлэхэд ингээл ямар муухай сэтгэлгүй хүн бэ? Ямар мэдрэмжгүй юм бэ ч юм уу гэх мэт бодлоо төрнө шүү дээ бид нар ч те. Тэгэл яг нөгөө хадам учраас нөгөө муу гэдэг юм болоосаа ингээ дүрэн байгаа шүү дээ бид нар чинь те. Гэтэл чинь ер нь бол олон хүний хувьд хадмууд нь маш сайн уулын багш нар байдаг. Миний хувьд ч гэсэн байсан. Надад бас яг тийм сайн багш байсан. Би хадамтайгаа уулзраагүй бол ерөөсөө юм сэтгэл зүй, мэтгэл зүй гэж явахгүй. Нөгөө хүүхдэрээ л тэгээ явж байгаа байсан. Одоо айтайхан хадам таарсан бол те одоо чамайг яг адилхан ээж аав шиг чи ингээл өстө мэдрээл барайл ингэдэг. Тэгээ ийм хадам таарсан бол одоо чи юм тэгэл энэ баг хүмүүс арчаагуудаа л ингээл сэтгэл зүйн асуудалтай байгаа штэ. Хүмүүсийг ярьдаг те эдгээр ингээл айгу тэнэг байхгүй юу? Тэнэг болохоор л ингээ явж байгаа. Гэтэл чи амьдрал айгу сайхан штэ. Гээл явж байгаа штэ бид нар бол тийм үү. Нэрийн тэгээд одоо ийм болцсон нь эргээл бас яг цорын ганц биднээс хамаараагүй те бидний хажууд аав ээжүүд маань бас гайхамшигтай сайн багш нар байлаа штэ те за амглаа мөх гэрлээ ирээдүйд одоо ингээл нөгөө аяг та гэдгийг бол ингээл насан турштай тоглон те ганц нод дон гिचвэл тэгэл одоо аяг та гэж суучин штэ те хөөх юм өнөхөр таахгүй тэгэл нөгөө хөөх юм модон юу муугараа те тэрүүгээрээ дуудуулаад явна тийм үү бид нар өөрснөө болохоор жинхэнэ аяг таагч царайлж яваад нөгөө хүний сэтгэл дотор шал өөр аяг их шиглээ тэгвэл наад аяж чинь айгу буруу байна гэх маяг юм ярина штэ бид нар чинь тий. Тэгээд энэ аав ээж болон ганцхан ч аав ээж биш одоо 10 жилийн сургуулийн багш нар гэдэг чинь одоо жинхэнэ таалагддаг байлаа штэ тий бид нараар орж ирэл ялангуяа одоо улсын сургуулийн багш нар бол одоо жинхэнэ даам гарцсан тий тэнд чинь бол өстой юу туртаагаараа авиралдаг байлаа штэ монголчуудын бидний нэг одоо хүн болгоны баг толгой дараалан хийдэг зүйл байна тий ингээд нэг тамшаалдаг тэг ингээд нөгөө дургуутслаа ингээд нөгөө тамшаалж илэрхийлдэг тэг ингээд нөгөө гэлтэй. Тэгэд энийг чинь одоо ингээд баг багшуулган тэгдэг тамшаалдаг байлаа тий. Одоо ингээд бид нар үйлчлэгээний газар явж гин. За жолооч худалдагч гэл одоо наад захын ингээд бидний харилцаж байгаа хүмүүс ингээд дургу байвал шууд тамшаална. Бид нар ч ялгаагүй бас тий. Тэгэд одоо хүүхдүүд маань би одоо бас нөгөө нэг жинхэнэ тамшаалагч байсан. За яг одоо ингээд нөгөө багасж байгаа байх ортоос алга болчоогүй л байх бас нэг ингээд сорил гарч ирээл нөгөөт чинь яах юм байгаа тий. Яг хүүхдүүд маань жоохон анзаараад тэгдэг тий ингээд багш нар ер нь айгүй их тамшаалах юм аа.
Яагаад ингэж юм бол гэд те бусад ард түмэнд ч гэсэн бас ингээд өөр хэлбэрээр ингэж нөгөө дургууттай илэрхийлж байгаа зүйл байгаа шүү дээ. Одоо бидний хувьд бол энэ бай те. Анзаарах юм бол бараг л өстой ингээл толгой дараалан би таныг ойлгосонгүй ч юм уу, эсвэл таны асуулт ойлгомжгүй байна, таны хүсэлт ойлгомжгүй байна, эсвэл та энийг авахаа болчихгүй да, эсвэл би энийг авмааргүй байна гэдгийг ингээд бид нар хизээч үгээр хэлдэггүй те. Нөгөө тамшаална, хялалцсан, буруу харна, юм шиднэ, яг нөгөө ингээд сэтгэл зүйн тоглоомудаар илэрхийлдэг те. Байна. За нөгөө талаас одоо чиний тэр нөхөр нь одоо ингээд бэлгийг ингээд хэлэхгүй эхнэр нь хэлээгүй байхад өөрөө ингээд сюрприз бариад за нөгөөдг нь яг ингээд тэр хүний мөрөөдлийг ингээд яг онж өгвөл ингүүл өстой жинхэнэ хайрштай гэдгийг одоо урлаг биднэрт ингээд өдөр болгон харуулж байна те. Бидний үзэж байгаа кино, дуу одоо юу гэдгийг ингээд хүмүүсийн энэ бол жинхэнэ хайр шүү гэдгийг харуулж штэ. Яг өмнө нь сүгдөөл бүгж гаргаж өгвөл одоо айгүй сонин газруудад байвал одоо хайр тийм үү? Тэр хүн би чамтай ингээд амьдрмаар байна гэдгийг сууя гэдгийг магтгүй бүгжгүйгээр магтгүй одоо тэр уулхад шүхрээр далайн гүмүнд бишээр те зүгээр л ингээд хэлэхэд ингээд жоохон сэтгэл дундуур хүлээж авах маягийн байгаад нь штэ те. Энд чинь уулаасаа бас бизнес байгаад нь штэ те. Ингэж хүмүүс одоо сюрприз барих, бэлэг барих энүүгээрээ ингээд энэ олон бизнесүүд бас явж штэ тийм үү. Тэгэхээр эн чинь л одоо хайр шүү гэд бид нарт ингээд харуулад байна тий. Таадаг, мэдэрдэг, одоо ингээд гинтийн бэлэгтэй, баярлуулдаг ч юм уу, гайхуулдаг, замын ингээд байнга ангаалгач яадаг бол тий. За хэрвээ тийм биш л байвал нөгөө сонирхолгүй, уйтгартай байгаад нь штэ тий. Тэгэл ингээд адал явдалтай, драмтай байвал одоо өстой айгуу мундаг юм шиг. Тэгээд бид нар энийг ингээд насан туршдаа ингээд тархинтай хадчихдаг те. Бидний хажууд одоо хүүхэд байхад за нэг 10 хүртэлх насанд байхад 15 6-тай хоёр анаа ингээд хоорондоо ингэж ярьж байвал бид нарт ингээд хизээч мартагдахгүй бидний ингээд юунд хадагдчихжээ штэ. Жишээлбэл өхрөөсөө нэг бэлэг горьдож чинь те. За энэ маштаар би ийм авчихсан. Энэ шинжилгээр ийм надад өгөх болов ч гэдэг юм уу. Гэх бодлын маань нөгөө манай нөгөө мэрэгэн буудагч онж буудаагүй болвол түнэн бид нар чинь гомдно тий. За тэгэл энэ тэнд очиж ярина. Одоо бидний дунд байдаг гайхамшигтай уралдаанууд байгаа шүү дээ тий. Хин нь илүү зовлонтой вэ? Хиний нөхөр нь илүү модон бэ гэдэг ч юм уу. Тэнгүүд чинь манай нөхөр ийм гингүүд өстөө танай нөхөр юу ч биш манайх болвол гээл одоо ингээл бүр тэр уралдаанд чинь сайн дураараа оролцсон тий. Одоо харьцуулна, барьцсан, бусдын нөхөртэй тий атаархна. За тэгэл илүү байгаануудад нь болохоор ингээд одоо цаагаараа жоохон дургу муу хүсэх маягийн ийм сэтэл бидний дотор төрдөг штэ мэдрэмж тий. За тэгээд мундаг байсан нөхөр нь ингээд дараа нь ингээд дахиад унсан гэж сонсох юм бол бараг тавлах маягийн тий болж гэдэг ч юм уу тий. Яг үгээр тэгж бодохгүй ч гэсэн тийм нэг баясах мэдрэмж төрдөг ч юм уу. Одоо тэгээд ийм болж ингээд төлөвшдөг. Тэгээд уулаасаа урлагт ингээд ийм байн харуулж штэ тий. Бусдын тэр атаархал сэтгэл зүйн тоглоомуудыг байн харуулж яадаг тий. Би ч нөгөө урлагийн юм болохоор ингээд нөгөө бөөсөө ярьдаг шиг юм бол урлаг руугаа бас чирээд оруулчлаа тий. Эрүүл харилцаатай гэдэг юм уу тий. Бодит ийм харилцаатай ийм кинонууд бас байдаг тийм мөхрлээ. Тэгэхээр бид нар тэрийг ингээд ёо ёстой ийм кино яхаараа Каннд одоо ингээд Канны фестивальд юу авчдаг байна. Юм сони одоо тэдний шүүгчд баг жоохон юу юм уу масохист садист хүмүүс юм уу гэдэл бас би хүмүүс ярьж байгааг сонсч байсан тий. Зүгээр л ингээд жирийн хоёр хүн бие биендээ хайртай зүгээр ингээд энгийн яриатай ойлголцдог ямар ч тэнд ийм гинтийн сюрприз юу ч байхгүй. Тэгэл юм гаруул хоорондоо яриад ингэчдэг киног ингээд бид нэр цаг 30 ингээд нэг адал явдал гараад бид нар чинь баг одоо ингээд нөхөр нь өөр хүнд дуурлах юм болов эхнэр нь араар нь тавих юм болов энэ хоёр муудалцах юм болов зодтолдох юм болов гэж хүлээж чадал ерөөсөө тийм юм болохгүй ингээд дуусчаар гэ баг бид нар тэгж штэ тий. Тэгэхээр зэрэг бид нар өөрснийхөө хүлээлтийг бас хармаар байхгүй. Ер нь би яг юуг амьдрал гэж бодоод байна. Юуг одоо сонирхолтой гэж бодоод байна. Ер нь бол амьдрал сюрприз багтай байвал зүгээр шүү дээ. Нөхрүүд бол биднэрт сюрприз баг барьж байвал ер нь зүгээр шүү дээ. Тэгтэл чинь ингээд эсэргээрээ бусдын амьдралаас болохоор амар ингээд кино мэнэ сюрприз ингээд хүсээд ин гэдэг чинь тэгсэн мөртлөө яг энэ бол урлаг, энэ бол миний амьдрал байх ёсгүй. Урлаг амьдрал хоёр шал өөр гэл ингээд бид нар бодчих гээд байдаг тий. Тэгэхээр ингээд бидний өөрсний маань энэ амьдралыг харж байгаа харц, хүлээлт бас айгүй эргэлзээтэй. Миний хүүхд хэцүү лекцэн дээр би ярьдаг шүү дээ. Хүүхдээ бид нэр туйлын дуулууртай, эвтэйхэн, гарын доор
ингээд ийм хүн байхыг хүсдэг мөртлөө нөгөө талдаа амар санаачлахтай, ертөнцийг эзэмддэг, одоо нээгч, одоо юу гэдгийг те одоо онцгой цорын ганц байхыг хүсдэг. Ингээд өөрөө шал өөрөөр хүмүүжүүлчихэд цаана хүүхэд маань энэ гэртээ ингээл туйлын томоотой хийгснийг хийдэг, суу гэвэл суудаг, дугаа яхаар дугаа сууж яадаг ийм хүн гэрээс гараал явангуудаа тэмцтэй ингээл цоошин нэмийг нээгээл чинийг ирэл хаагуул хийдэг, санаачлах, шадруу хэгжүүн хүн болчихно гэж боддог те гэж хүсдэг. Нэг хүнээс шал эсрэг тесрэг туйлын хоёр юмыг хүсдэг. Тэгээ бид нар яг энэ харцаараа нөхөртөө ханддаг, амьдралдаа ч ханддаг байгаад нь шүү дээ тий. Тэгээд яхав те одоо энэ нийгмийн биднэрт багаас минь суулгасан зүйл шүү дээ тий. Бусдын мэдрэмжинд чи хариуцлага хүлээхгүй гэдгийг бид нар амьдрал дээр хэрэгжүүлэх гэхээр айгүй хэцүү байдаг. Одоо хүүхэд маань уурлаад ч юм уу нөхөр маань сэтгэл дундуур байвал нөхөр маань дууга хураачвал бид нар шууд өөр дээрээ тусгаж аваад энэ надад дургүй байна, надаас боллоо гэж боддог. Гэтэл тэр хүнд өөр юм тохиолдсон байж болно гэдгийг бид нар ойлгодгүй. Ойлгох тэр цөөр бид байхгүй. Биднэрт багаас маань станер хамаг наастар унгаачлаа чамаас л боллоо уулан би ингээл айгүй сайхан бодоол ороод ирсэн чинь чи л инглээ чи өөдөөс өөр юм ярьдаг чи одоо миний урмыг хугаллаа гэдэг үгийг одоо бид нар үгээр болон одоо янз бүрийн үйл хөдлөлөөр айгүй их сонсч ялаа шүү. Бид нар чинь одоо аав ээжийн мэдрэмжинд буруутай байлаа, багш нарынхаа мэдрэмжинд буруутай байлаа, найз нөхдийн мэдрэмжинд буруутай байлаа ш. Тэрийг ялгаж салгах тэр хүчин чадал бид нар хүүхэд байхад байсангүй те. Гэхдээ одоо бид нар энийг ингээ харж байна. Тэр томчууд ч гэсэн бас буруутай ш. Бид нар ч гэсэн яг адилхан энэ хэв маягаар л ингээл бий болсон те. Өөрийнхөө мэдрэмжинд дандаа бусдыг буруутгадаг тэр аав ээж тэр нийгмийн л бүтээгдэхүүн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг одоо бид нар ингээд яг адилхан өөрийнхөө мэдрэмжинд ингээд нөхрийгөө буруутгадаг тий групп донд оронгуудаа энэ групп их тэнэг болохоор ингэж юм эсвэл багш ингээд жоохон санаачлаггүй болохоор ингэж дараагаас боллоо гэдэг ийм хүмүүс бий болчиход байна шүү дээ. Ер нь бол бид нарыг ямар ч бурхан аврахгүй, ямар ч уул ус овоо бид нарыг аврахгүй. Одоо яг бидний бодит үйлдэлтэй бидний бодит энэ дадал зуршил аливаа ямиг бодож байгаа харж байгаа энэ одоо дадалмаар л бид нарыг одоо эсвэл аварна эсвэл баллна гэдгийг л одоо бид нар ойлгочвол ойлгосноор бас бүх юм болохгүй тий. Тэрийг одоо ингээд хэрэгжүүлэх юм шүү дээ. Одоо өдөр тутмал агшин бүртэл одоо ингээд хэрэгжүүлээд тах нь байна. Хин нэгэн хүнд бид нар өөрийнхөө одоо хүслийг хэлээд би энэ баяраар ийм бэлэг авмаар байна. Эсвэл би энэ баяраар бэлэг авмаар авахгүйгээр нэг мөсөн би ингэмээр байна ч юм уу тий. Энийг хэлэхэд доошоо орж байгаа хэрэг ерөөсөө биш. Бусдаас бид нар чи надад энийг хийхэд туслаач гэх нь доошоо орж байгаа хэрэг ерөөсөө биш. Бид нар одоо нөхөртөө муудангуудаа дуурахгүй байгаа л нөгөө хүнийг амар шийтгээл эсвэл тэр хүнээс тусламж авахгүй байгаагаараа хэвээ айгүй мундаг гэдгийг харуулна гэж боддог тий. Ерөөсөө ч тийм биш шүү дээ. Одоо бидний нөхөр яг бидний тэр авираар биднэрт хандаад байвал одоо бидний инээ төрнө үсттэй тий. Зүгээр л ингээл за урд өдөр нь муудалцлаа тэр өдөр өнгөрсөн. Өнөөдөр ингээл зүгээр аливаа надад нэг халуус хийжээч аяганд гэхэд одоо доошоо орох хэрэг ерөөсөө тэр чинь биш гэдгийг бид нар мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгээд яах вэ одоо нөгөө дадал бидний зуршил байгаад нь шүү дээ тий. Ер нь бол хинч бидний төрсөн өдрийг санах бас алдахгүй. Энэ дээр бас ингээд айгүй юутай хүн байсан байхгүй хүлээлттэй би нөгөө багтаа ангийн дарагч байсан юм уу нэг одоо тийм нэг дарга байж байгаа л ангийнхаа бүх хүмүүсийн төрсөн өдрийг мэддэг бүгдээрэнд ингээл баяр маяр хүргэдэг байсан. Тэгэл эргээд надад хинч баяр хүргэхгүй болохоор ингээл амар гомддог тий. Ямар сони би өстө бүгдээрэнд ингэдэг багт чинь ингээд гэтэл чинь тэр одоо миний ингээд ажил үүргийн хуваар яарч юм уу би ингээд төрсөн өдрүүдийг мэддэг байна. Эсвэл одоо ингээд жоохон ой санамд сайтай учраас цээжилсэн ч юм уу байна шүү дээ. Гэтэл хинч надаас тэрийг хүсээгүй те хүн болго надтай адилхан байх алдаггүй. Би тэгээд тэр нөхөр хүүхдээ эвгүй байдалд оруулахгүй үүднээс за одоо нөгөө нэг гайхамшигт өдөр ойртож байгаа шүү өдөр гих мэтэр сануулдаг. Дотроо бол би яг ер нь тэрийг хинч санах алдаггүй. Энэ бол миний л баяр шүү дээ тий. Энэ орчлонд би төрсэн чинь одоо миний хувьд айгүй чухал үйл явдал болохоос биш одоо магадгүй нөхрийн хувьд хүүхдүүдийн хувьд хамгийн чухал үйл явдал биш байж болно шүү дээ. Тэдний хувьд тэд нар өөрснөө хамгийн чухал шүү дээ тий. Тэгээд яг нөгөөдөл маань мартцсан байгаад ч юм уу за баяр хүрхэхгүй ингээ орой болгочвол за дараа нь эвгүй байдал үүсэх үедээ гэд би баг урьдчилан сануулах маягаар л одоо тэрийг хийж юм л да. Тэрнээс биш одоо ерөөсөө тэрийг санах ерөөсөө алба биш тий. За тэгээд ер нь бол хүн болгон надтай санал нэгтэй байх албагүй. Энэ харилцаанд одоо чи түрүү ингээд ярьсан шүү дээ. Би өстө шал дэмий харилцаанд байснаа мэдсэн гэд. Ер нь бол тэр асуултыг тавиад чи тэрнээс ингээд дүгнэлт гаргаж байгаа болохоос биш. Ер нь тэр харилцаанд чи
байсан ч болох байсан. Тийм мөх гэрлээ. Тэр үнтэйгээ суусан ч болох байсан. Тэр харилцаа болж л байгаа бол ингээл бид нар болох байхгүй. Тэрнээс биш ямар нэгэн онлоор одоо сэтгэл зүйн үзэл урсгалаар ч юм уу эсвэл ямар нэгэн мэрэгчлэлтний дүгнэлтээр биш байхгүй юу те. Заавал одоо эрүүл харилцааны дүрм ийм байдаг гэдгээр бол биш шүү. Тэгээд бид нар чинь одоо нэг ингээд нөхөр хүүхдээ хүмүүжүүлэх ингээд зорилго тавьсан тий өөрийгөө ч юм магадгүй хүмүүжүүлэх ингээд зорилго тавьсан. Зарим үед бид нар аав ээжигээ хүмүүжүүлээд байгаа шүү дээ. Май харцгаа та нар хэнийг ингээд бий болгосноо харахгүй юу гэх маягаар баг хөөрхөн амьтдыг одоо шийтгэхэд байгаа юм уу яагаад байгаа тий. Яг хэвдээ энэ хүмүүжлийн эцэст бид нар хүмүүжлэлтэй мөртлөө айгүй жаргалгүй хүмүүсийг л бий болгодог. Ер нь бол ингээд нэг хүмүүжнэ гэдэг чинь нэг юм ингээд нэг эвдээд тэгээ тэрний оронд өөр юмыг бий болгох гээд байгаа шүү дээ тий. Бид нар ялангуяа ингээд нөхрийгөө хүмүүжүүлээд тийм нэг гарын доор дуулууртай ийм хүн бий болгож болох боловч маш тийм итгэхгүй, санаачлаггүй, за ер нь тийм нэг жоохон хуурамтгай эр хүнийг бий болгоно. Ягаад гэвэл хүмүүжүүлэгчийгээ хүсдэг хүн эр хүн гэж байх боломжгүй шүү дээ. Одоо хэрвээ бүр гач донтойл биш бол одоо өөрийнхөө тэр харгалзагчийг ч юм уу хүмүүжүүлэх засан хүмүүжүүлэгчийг хүснэ гэдэг зүйл одоо байхгүй. Тэгэхээр зэрэгэл одоо тэр хүн чинь ингээ хүсэхгүй байгаа юм чинь хүмүүжүүлэгчээ хүсэхгүй болонгод бид нар тэрийг албатан хүсүүлэх, үргэлж нөгөөтгөө харгалзах, үргэлж байцаах, даагах, бүх юмыг шалгах ийм одоо давхар юм хийх хэрэгтэй болдог. Ихэнх эхнэрүүд энийг хийдэг. Одоо ингээл нөхрөө мөнхийн дагаж явдаг, шалгадаг, байцаадаг. Тэ одоо тэр хүнд бүрстэ нэрэ зай үлдээдгүү, гიშгэх, зүүн тийш эргэх, зай үлдээдгүү одоо болчдөг. Тэгэхээр зэрэг одоо тухайн хүнийхээ хувьд ч айгүй золгүй те нөгөө цаад нөхрийн хувьд ч айгүй золгүй болчих гээд байгаа байхгүй юу те. Хайрыг ингээд айгүй буруугаар хардаг. Тэр нь бол тэр хүмүүсийн хувьд бидний хийж чадах хамгийн том зүйл бол одоо тэднийг тайван орхих гэдгийг одоо хүлээн зөвшөөрөхөд айгүй хэцүү. Үхэл одоо энийг бол бид нар өөрийнхөө биеэр мэдэн шүү дээ те. Тэр хүүхдийг тайван орхих, нөхрийг тайван орхих гэдэг бол өстой хэцүү. Ер нь орхингууд л нөгөөх минь замаа алдчих гээд байгаа шүү дээ бидний бодлоор. Тэгэхээр зэрэг ер нь бол бид нэр өөрийнхөө одоо шийдвэрүүдийг маш тодорхой болгох хэрэгтэй. Яг юу хүсэж байгаа юм бэ? Ямар хүнийг хүсэж байгаа юм бэ гэд те. Ер нь бол энийг бид нарт одоо ямар ч багш сэтгэл зүйч, мэрэгчлэн, мэрэгэн хүн хэлэхгүй байхгүй тий. Би ер нь надад яг ямар хүн таарах вэ гэдгийг бид нар ингээд 6 чаас асуугаад байдаг тий. Эсвэл одоо сэтгэл зүйчээр тодорхойлуулчих гал би ер нь ингэдэг байхгүй юу? Тэгэхээр гэл нэг юм яриад байдаг тий. Нэг бид нар ингээд амьдралдаа би нөгөө та нарт хэлдэгтэй айгүй тооцоотой байх хэвээр бүх юмыг ингээд та нар өөрснөө би хин юм бэ? Надад юу хэрэгтэй вэ гэдгийг тооцоолох хэвээр гэж хэлдэг. Энийг бусдаас асууна гэдэг чинь нөгөө миний тэр хилээд байгаа шиг тооцоотой байгаа хэрэггүй ш. Зүгээр л нөгөө хариуцлагаас мултарч штэ тий. Хэрвээ өөрөө мэдээ шийдвэр гаргахчвал хэрвээ алдах юм бол би хариуцлагаа өөрөө хүлээх гэдэг нэг мэрэгэн хүний үгээр явуул айгүй амар байх гэдэг штэ. Тий, хариуцлагаа өөр хүнд өгөөд. Тий. Тэгэхээр зэрэг би яг юу хүсэж байна. За тэгээд тэрнийхээ дагуу шийдвэрээ гаргаад тэгээд тэрнийхээ арыг даана гэдэг чинь бол бидний энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн баталгаа. Хэрвээ бид нар энийг хийж чаддаг бол бидний сэтгэл зүй одоо эрүүл байна гэсэн үг. Тэгэхгүйгээр хин нэгнэр хөтлүүлэх гээл хин нэгнэр асуудлаа шийдвүүлчих гэж ч юм уу одоо ингэж байна л гэдэг чинь бидний сэтгэл зүйд нэг жоохон асуудал байна гэсэн үг. Яг нь мэрэгжлийн сэтгэл зүйчэд очих нөхөртөөгөө хамт очиж одоо хосын зөвлөгөө авах гэдэг нь бол хэрэгтэй тийм шатууд бол байгаа. Гэхдээ эн чинь явн явсаар байгаад өөрөө бие даах тэр шатанд хүрэхийн төлөө л байгаа шүү дээ тий. Тэрнээс биш одоо өхөн хөхтлээ гэсэн үг болсон. Юусоо биш байгаа байхгүй юу? Багш сая нөгөө 50 орхих хэрэгтэй гэсэн шүү дээ. Би болохоор ёстой эсрэгээрээ гэдэг шиг. 89 оных байхгүй юу? Тэгээ 80 оны эсвэл 90 оны ихэр чинь бүх хүн угаасаа завгүй, ээж аав нь завгүй, хүүхдүүд нь шорон дээр өссөн билээ шүү дээ бүгдээрээ. Би бодохдоо ээж аав дүү хоёрыг л ингээд орхицсан. Тэгэл дүү бит хоёр л ингээл ээж аавгүй юм шиг өсөж гэж бодоод миний багтаа жаавтаа ингээд дурсамжууд ерөөсөй байхгүй. Ээж авахгүй л өссөн юм шиг. Тэгэл нэг амар имзгэлдэг байсан юм ингээд миний гидс дүү бит хоёрын гидс өвдөд. Тэгэхээр яана бит хоёрын гидс өвдөд байна гэсэн чинь нэг талах идсэн чинь зүгээр болчдөг байхгүй. Чи өлсөд байсан юм л да хөрхийн. Тэгэл тийм хоёр өсөж байгаагаа мэдгүй хоёр жоохон амтныг тэгээд хашаанд нь тэгээ хайчдаг шороотой зуралтай байж идэг бит хоёр өстой ингэж өссөн гэж бодонгуудаа одоо болохоор нөгөө хоёр охинтой
Хоёр охиноо болохоор ёстой тэгэж өсөхгүй бараг л ингээл 24 цаг хажууд нь ингээл байгаал дурсамж бүтээгээл би одоо ингэж явах ёстой гэж бодонгуудаа ёстой нөгөө юу тайван орхихтэй ингээд бараг ингээл 24 цаг хажууд нь ийшээ явах уу тийшээ явах уу гэл тэгэж явангуудаа тэрэндээ ингэж өөрөө айгу ядраад тэгээ ядарсан стресс хүн чинь нөгөө хүүхдүүд рүүгээ ингээд орилж шаардлагатай. Тийм хариу нэлэм тэднээс. Тийм. Тэгээд би ёстой ингээл би ёстой айгу сайн ээж хамаг хайраа гэртээ өгдөг. Ингээл хамаг юмд нь анхаарал хандуулдаг, хамаг цагаа гэртээ зарцуулдаг. Тэгсэн хэрнээ намайг ерөөсө хинч ойлгохгүй байна. Эргүүлээд хинч надад юу ч өгөхгүй байна гэж боддог. Тийм бисэн. Тэгээд бодоод тренингээс авж байгаа юм нь болохоор хайр гэдэг чинь нөгөө эргээд ерөөсө ийм хариу нэхгүй өвживэл тэр чинь хайр. Би та нарыг ингээд халамжлаад хайрлаад байна, цаг гаргаад байна. Та нар намайг ерөөсө бодохгүй байна гэдэг чинь би ингээд эргүүлээд одоо бизнесийн чанартай тий. Би одоо чамд юм өгсөн, одоо надад юм үг. Тэр чинь ерөөсө хайр биш юм байна. Би ер нь хинэгч бараг л тэгж хайрлаагүй юм байна гэдгийг мэдэх надад бас айгүй хэцүү байсан. Тэгэхээр ихэнх эмэгтэйчүүд л ийм асуудалтай ингээд нэг өөрийгөө гээцэн би нөгөө хамгийн сайн ахнаар гэр бүлийнхнийгаа бусдыг хайрлна гэдэг чинь ингээд өөрийгөө хаяад л ингээд явахыг хэлдэм байх гэд ойлгоцсон байдсан болов уу гэж харсан. Тэгээ багшаагаа энэ талаар ярьж өгөөсэй гэж төсөж байгаа. Тийм. Тэгээ бид нар чинь ингээд нэг өөртөө жоохон цаг зав зарцуулаад одоо өндөр үнэтэй энэ сургалт авдаг ч юм уу, телег завд сонсох ч юм уу, эсвэл өөрийгөө инхрээл цаг гарга ганцаараа цагийг өнгөрөөхөр айгүй гмийн мэдрэмжтэй. Ерөөсөө сууж чаддгүй одоо ганцаараа зүгээр 30 минут гаргаад кофе шопт ороод зүгээр ингээд суу гэлтгтчих одоо ингээд л байд сууж ятаал те одоо ингэдэг те. Яг хөө бид нэр сурна бас явандаа тэр чинь эхний удаанаас шууд болно гэж байхгүй шүү дээ. Ер нь ингээд өөртөө айгүй хэмээг зөвшөөрч чаддгүй гэжээ гэдгийг ингээ олж хардаг шүү дээ тий. Тэгээд яг уу бид нэр ингээд нөгөө бусдыг бас айгүй их тэгэж ингээд нөгөө нэг албатаад идэх тий чи ингээд намайг хайрлаж байгаагаа яг л нөгөө өөрөө зориулсан юм а бусдаасаа нэгтгэх тий одоо хүүхдүүдтэй өөрөө баах юм ингэж зориулаад өөрөө баг нөгөө дурсамж бүтээх нэрэн дор ингээд гол дүртэн тоглолцсон тий нөгөө дурсамжийнх нь гол дүрт хүүхэд өөрөө байдгүй ээж нь л урдуур нь хоошоо өргөшөө явцсан баг байх гээд байгаа шүү дээ тий. Тэгэнгүүтээ эргүүлээд хүүхдээсээ бас яг тийм адилхан хүүхдээсээ нөхрөөсөө одоо хинч байж болно те ингээл нөгөө харилцаанд орж байгаа хүн болгоноосоо маш идэвхтэй санаачлагтай байгаал өөрийгөө ингээл хоош нь тавиал ингээхийг бас ингээд шаарддаг те ялангуяа нөхрөөс бид нар тэгдэг штэ би чиний төлөөс ингээд бүх юмаа орхисон штэ би чиний төлөө найзуудаа орхисон одоо чи найзуудаа орхих те за би чиний төлөө бүр ээж аваасаа холдсон хамаатнуудаасаа холдсон одоо чи ингээд гэрийнхэнд ямар их зуралддаг юм гэдэг ч юм уу яг адилхан золиосрыг нэхэд шаардаад идэг штэ. Гэтэл чинь хүн хүсэж байгаагаа л хийн. Ямар ч тохиолдолд бид нар ч гэсэн яг тийм штэ. Ер нь бол биднийг тэг гэж нөхөр маань шаардаагүй юм. Бид нар өөрснөө хүссэн тий. Тэгвэл тэрийг ингээд зүгээр ингээд эн чинь миний хүсэл байсан гэж орхичих гэхээр хайрын санагдаа заавал тэндээс нэг ашиг гарах гэдэг штэ. Тэгэхээр энийг би чиний төлөө хийсэн гэд одоо тэрийгэ тэнд очиод бас арилжчмаар байгаа байхгүй юу? Энийгээ бид нар өөрснөө мэддэггүй. Энийг бид нарын нөгөө даалт хумсар чинь ингээд тооцоолоо тоглоод байгаа. Тэгэхээр энийг бид нар үргэлж анзаарч явах хэрэгтэй. Сая одоо би нөхөртөө нэг үг хэлэхэд бэлтэж байгаа бол за энэний цаана сэтэл нь юу вэ гэж анзаарч явах хэрэгтэй. Заримдаа одоо ярьж явах үедээ хөөй за яг одоо болчих гэдэг ч юм уу. Тэгэнгүүт бид нар чинь бас эхэлснээр дуусгана гэж баг нэг үгээ хэлээд дуусгачдаг тий. За хамаагүй хэлснийхээ дараа ч гэсэн сая миний хэлсэн үгэнд чинь одоо яг үнэхээр чин сэдлийн зүйл юу байв миний яг нөгөө нэг тоглолт юу байв гэдгийг бас ингээд анзаарч байвал өөрсөнд маань хэрэгтэй байгаа байхгүй тий. Анзаараад тахаар энийг ялгаж салгаж ойлгох юм бол бидний өөрсний сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрэгтэй байгаа юм. Энэ ер нь хүн хүсэж байгаагаа хийдэг гэдгийг одоо бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Одоо энэ нөхрүүд маань яг хүсэж байгаагаа л энэ үнийг ингээд хийж байгаа нь яг хүсэл нь энэ юм а гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энийг одоо жишээлбэл чи хоёр охинтой хүн одоо эртнээс мэдэж охтуудтай бүр эртнээс энийг бас ойлгуулж авах нь зүйтэй гэж би ер нь ингээд ганцхан чамд төдийг бүх ээжүүдэд хэлмээр байгаа байхгүй юу. Одоо
би дээхэн шилжлийн насны охтуудтай ингээ ярилцж байсан. Тэгэхээр зэрэг яг нэг ийм асуудал байна. Одоо бидний баг үед бол хөвгүүд нь гуйдаг байлаа тий. Хөвгүүд нь араас нь ингээл үерхий барин энэ төр гэдэг гуйдаг бас. Одоо бол ингээ өөр болсон байна тий. Охтууд нь бас гуйдаг болсон байна. Тэгээд охтууд болохоор хөвгүүд одоо айгүй итгэхгүй санаачлахгүй. Эднэр баг ингээ хинтээ үерхийгээ баг мэдхгүй байгаа. Бид нар ер нь тэднэрт ингээ сэтэл өгөх ёстой. Чи ер нь ингээ надад хайртай юм биш үү ч юм уу тий. Ер нь ингээ үерхүүл зүгээр юм биш үү гэдэргээл сэтэл өгөх ёстой гэсэн хандлага байна. Байгааг би ингээд анзаарсан байхгүй юу. Тэгээд яг хаа ингээд бүгдээрээ л ингээд дотроо нэг краштай байгаа штэ тий. Тэгсэн чинь нөгөөдөл нь яг хүсэн ёсоор нь гуйхгүй байна. Тэгэхээр зэрэг тэр хүүхд одоо охтуудын ярьж байгаад бол нэг ерөнхий ийм нэг хандлага байгаа байхгүй юу. Тэр хүү ивэ олохгүй байгаа. Тэр ингээд нэрлэхэд байгаа тий. Тэгээд ингээд уул намайг гуймаар л байгаа хайртай гэдгийг хэлмээр л байгаа. Гэхдээ ингээд ивэ олж тэр үгээ олж хэлж чадахгүй ч юм уу. Эсвэл надаас ингээд айгаад юм уу, ичээд юм уу ингээд байгаа. Тийм болохоор тэр алга болоод байгаа, дуугаа болоод байгаа. Тэгэхээр зэрэг би тэрийг ингээд жоохон урамшуулад тий, жоохон ингээд нэг намек өгөн гэдэг шиг тий, би ингээд чамайг сонсоход бэлэн байна. Ер нь чи чамд хэлэх үг байна уу гэдэг ч юм уу тий. Ингүүл зүгээр биш үү гэдэг аахгүй юу. За яг хав тийм байж болно тий. За тэгэхээр зэрэг нэг удаа бид нэр одоо эхлүүлэхэд нь ч юм уу нэг удаа одоо тэр охин санаачлаг гаргаад харилцан яриаг эхлүүлээд нөгөө сэдээгээд уриалаад урамшуулад нөгөө урамшаад нөгөө хүү чинь ингээд урам ороод нөгөө үг мөгөө хэлэх юм биз дээ. За эсвэл одоо магадгүй охин нь гуйгаад тэгээд тэр хоёр ингээд үерхлээ гэж бодъё тий. Тэгэхэд энэ тохиолдолд хэрвээ тэр охин өөрөө жаргалтай байгаад тий хин гуйсан нь хамаагүй. Хамгийн гол нь бит хоёр үерхсэн нь л одоо үр дүн чухал тий. Гэт ийм сэтгэлтэй байвал болчих. Тэрнээс биш дараа нь би л чамаа гуйгаа эцтэй. Чи юу гуйгаагүй штэ. Тэгэл баг нөгөөтгөө ингээл өдөр болгоо нөгөө бид нар ярьдаг шиг тий. Тэр нь би л анхнаасаа ингэж санаачлаг гараад энэ байраа оройгээ эцтэй. Чи юу тэгээгүй штэ гэдгийг одоо ингээл бүр өдөр болгоо ярьдаг болвол бас хэцүү тийм үү. Тэгэхээр зэрэг хэрвээ хүн өөрөө энээсээ жаргалтай л байвал хэн эхлэх вэ гэдэг бол гол зүйл биш. Хэрвээ тийм биш чамд одоо эрэгтэй хүн санаачлаг гаргах нь чухал. Чи өөрөө гуйлах нь чухал. Ер нь бол эр хүн өөрөө санаачлагтай байх хэвээр ивэ одоо тэрэнд чинь бол нэг ивэ болоод их юм байхгүй шүү дээ. Ер нь бол бид нар ингээд ивэ олж байгаа учраас санаачлагтай байгаа учраас үгээ хилээд ч байгаа юм биш. Хүсэж байгаа учраас л хэлж байгаа шүү дээ. Ер нь бол тийм үү. Адилхан л настай, адилхан л амьдралын туршлагатай ийм хүүхдүүд одоо ер нь бол хүн хүсэж байгаагаа л хийдэг гэдгийг хүн ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Хэрвээ бид нар энийг насан туршдаа би нөхрөө өдөөж, уриалж, урдуур нөгөө улаан тугаа мандуурж давхиж өө өстө миний хонгор мундаг шүү, сайн шүү, зайлуу дайраад байгаараа давшаад байгаараа гэл араас нь үргэлж ингээд түлхэж яах нь болж л байвал бид нар тэгж болно. Одоо санаачлагтай энэ төр байж, эрэгтэй хүнийг өдөөж, уриалж болно. Тэгхгүй юм болвол ганцхан эхний өдөр хүнжилтөө одоо уриалаад оруулчихад бол амархан шүү дээ тий. Тэгчээд дараа нь нөгөө хүний чинь үргэлж одоо тэр хүнээс нөгөө супер шин чанаруудыг нэхэд авах хэрэггүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр ер нь бол энийг одоо хүүхдүүдтэй, хөвгүүдтэй ч гэсэн охтуудтай ч гэсэн ойлгуулж авах хэрэгтэй. Ер нь хин нэгэн хүү чам руу ярихгүй байгаа, чадлахгүй байгаа, чамааг одоо харахгүй байгаа, санахгүй байгаа энэ чинь нөгөө үе чинь ичээд байгаа хэрэг биш шүү гэдгийг л одоо бид нэр бодитоор ойлгуулах хэрэгтэй. Одоо бид нар ч гэсэн эмэгтэй хүмүүс яг л адилхан одоо үргэлж насан туршдаа нэг нөхөртөө амьдрах боловч бид нар өөр хүнд бас урт богино янз бүрийн хугацаагаар дурлаж болно тий. Хүүтэл за тэр залуу над руу ярихгүй байгаа чинь хөөрхөн амт ичээд л нэрлэгээл ивэ болохгүй байгаа хэрэг гэж бодчих гээд байдаг штэ. Тий. Тэр хүн чинь хүсэхгүй л юм гэсэн үг байхгүй. Ер нь бол хүсэх юм бол ямар ч эр хүн тэр хүний боловсрал байна уу, уран илтгэгч байна уу, ивэ олж ийн болохгүй хамаагүй. Эр хүн хүснээ л хийдэг шээ. Одоо биднэрт үнэхээр дурлсан хөвгүүд чинь бага одоо сургууль дунд сургууль байхад чинь бүрстэй ингээл яаж дагаж бүр залхтал биднийг ичтэл ингээл та явсан газар отоол дагаал өстой юу хийдэг вэ эсийг хийдэг үлээ тий. Үнэхээр хүсэж байгаа хүн бол бүхнийг хийдэг. Тэгэхээр зэрэг бид нар хөөхий тэр нэг эр хүн одоо номоо болохоор эв дүүгөө туршлагагүй болохоор л ингээд ингээл өмнөр нь ордог. Нөхрийнхөө өмнөр ч гэсэн ордог тий. Гэтэл ер нь бол нөгөө манипуляторын оронд гэдэг лекцэнд байгаа штэ тий. Ер нь туршлагагүй гэхээсээ харин ч маш туршлагатай болохоро жоохон юм нэг номоо хүн болоод бусдаар ингээ юмаа хийлгдэг хүмүүс одоо ажил дээр ч гэсэн байдаг шүү дээ. Айгүй гим зэмгүй байж байгаа л нэг л мэтгэд ингээл өмнөр нь бусдаа хүмүүс ороод юмыг хийцэн гэр бүлд ч гэсэн удамд ч гэсэн нэг тиймэр хүмүүс одоо бидний хамаатан садан дунд байдаг те ингээл ер нь ингээ нэг бурхан шиг ингээ бэжлээдэг бусдаар ингээ юмаа хийлгцэн. Тэгээд эргээд бодоход нөгөө хүн маань айгүй сайн ингээ бусдын ивийг холдог.
баг ингээд жинхэнэ манипулятор ингээд байх гэдэг. Тэгэхээр энийг бид нар үдийн насны хүмүүс таньдаг байх хэрэгтэй. Тэгээ бид нар чинь би ингээд гинэн болохоор би айгу цайлган болохоор гэж ярих гэдэг. Үгүй ээ. Одоо гинэн цайлган энтер гэдэг чинь ер нь бол одоо нөгөө юм мэддэггүй баг нөгөө тэнэг гэдэгтээ дүүх утгах шүү. Тийм учраас бид нар ингээ гинэн цайлган байгаагаараа баг бахархах биш байхгүй юу? Бид нар өдөөд одоо юу гэдгийг ер нь 14-5 наснаас хойш гинэн цайлган байх эрх байхгүй уулаасаа бид нар хэрвээ энэ амьдрал донд байгаад ирээдүйд бид нар ээж болно, эхнэр болно гэж байгаа бол бид нарт ингээд хөөхөн гинэн цайлган томоогүй байх эрх байхгүй байхгүй. Одоо бүр ээж болоод эхнэр болцсон болвол бид нарт энэ хариуцлагыг үүрэх ёстой. Бид нар амьдралын ухаантай байх ёстой, туршлагатай байх ёстой, хүнийг таньдаг байх ёстой байгаад нь шүү дээ, тий. Тэгээд бид нар бусдад өөрийгөө золиослсон, зориулсан гэл ингээ гомдлоод байгаа ээжүүд болвол эргээд ингээд харахаар ер нь өөрийн гэсэн зорилгогүй байх гэдэг байхгүй юу? Ажил хийж ийн үгүй юу гэдэг бол гол үзүүлэлт биш байдаг. Бид нар одоо амар зорилготой учраас ажилдаа хорж исэн биш шүү дээ. Зүгээр л одоо энэ нийгэмд ажил хийх ёстой гэл ингээл бөөнөрөө ингээл ажилд ордог болохоос биш биднэрт өөрийн гэсэн дотор тэр нэг амбиц те энэ амьдралыг би ингэж өнгөрөөн ийм энэ 70-80 жилээ би одоо ингэж дуусгана. Одоо бүхний цагтаа би ийм юм хийцэн байна гэдэг ч юм уу. Ер нь юуг жаргал гэж үзэх вэ? Би яавал жаргалтай байх вэ гэсэн энэ зорилго ихэнх маань одоо байдаггүй шахуу их бүрхэг бүдэг байгаад идэх те. Тэгээ тийм болохоор чинь бид нар тэрийг хаацаалахын тулд одоо энэ цагийг алах хэрэгтэй шүү дээ те. Тэгээд одоо нөгөөтгий чинь бид нар ингээл ханцуу шамлал хүүхдийнхээ хувийн амьдрал, нөхрийн хувийн амьдрал, гэр бүл энэ төр лугаа айгу ордог эцэст нь ингээд харахад өөрийн гэсэн юмд хүрээгүй, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээгүй, би чи ийм юм боддог охин байгаагүй, ийм юм мөрөөддөг одоо залуу бүсгүй байгаагүй гэл одоо тэр гомдлоо бид нар бусдад айгу их нөгөө би чиний төлөө энийгээч зориуллаа, тэрийгээч зориуллаа гэдгээр гаргадаг. Хэрвээ бидэрт үнэхээр зориг байгаа бол бид нар ч одоо тэрнийхээ төлөө яваад энэ гэрэн мэрийг чи орхин шүү дээ тий хүүхдүүд ээж хүртэл орхин одоо ямар нэгэн байдлаар чиний ээж аав болвол яадаг ч байсан тэр нэг хүүхдүүдийг тижээн гэсэн зориг байсан болохоор ингээд орхиод явж байгаа ш. Тэрнээс зүгээр одоо ингээд гадуур яваагүй л байгаа шүү дээ тий. Тэр зориг байгаагүй бол гэртээ суугаал одоо тэгэл би та нарт хамаг залуу насаа золиослоод бизнесээ хийж чадаагүй гэл үглээл сууж байгаа шүү. Тэгэхээр энийг бид нар маш сайн нарийн ялгаж ойлгохгүй бол өөрсөндөө сэтгэл зүйн асуудал үүсгэнэ. Эннээс болоод бид нар андуурлаараа стресст орно тий. Би хамаг залуу насаа хүч чадал эрчим хүчээ одоо эднэрт ингээд золиослоо гэд бид нар өөрснөө стресст нь готролд орно гэтэл чинь яг үнийн хэрэгтэй бид нар зориггүйгаас л одоо энэ бүх юм болсон гэдгийг ингээд ойлгох хэрэгтэй байхгүй юу. Тэгээд яг хэцүү одоо битээр яриад л шүү дээ. Энэ бүх ингээ ухаарлуудыг ингээ хүлээн зөвшөөрөхөд айгүй хэцүү байдаг. Яагаад гэвэл ингээд талаар болсон гэж хэлэх юм уу? Одоо дэмий өнгөрөөцөн гэх юм уу? Энэ цаг хугацааг ингээд энэ бүхэн чинь яг миний өөрийн сонголт байжээ гэх ингээ хүлээн зөвшөөрөх гэхээр одоо хамаг хариуцлагыг өөрөө үүрэх гэхээр ингээд чадал хүрдэггүй шүү дээ. Бид нар тэгэл нөгөө хамгийн ойрхон хинбэ хөөрхөн ивэ нөхөр минь сууж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээл чамаас болоод гэл ингээд хэлчихэд айгүй амархан байх гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг хэрвээ бид нар өнөөдөр ер нь за яг бид нар зорилготойгоор өөрснөө зориуд ингээд өөрийнхөө бизнесээс ч юм уу хүсэл мөрөөдлөөс бид нар ингээд зориуд татгалзаад өөрийгөө хүүхэд ч юм уу гэр бүлдээ зориулсан байж болно шүү дээ. Тэгвэл бид нар хариу нэхэд ямар ч шаардлага байхгүй. Яг тэгвэл эн чинь миний ухамсарт сонголт байсан тий. Би өөрөө энийг ингээд шийдсэн. Тэрнээс одоо тэр нэг хүүхэд маань тэрэнд буруугүй, нөхөр аав ээж буруугүй байгаа байхгүй. Тэгэхээр хариу нэхнэл гэдэг чинь тэрний цаана нэг өөр юм яваад байгааг нь л ер нь шинж. Бид нар тэрийг ингээд бусдаас одоо сэтгэл зүйчээс асуух хэрэггүй байхгүй юу? Одоо бидний сэтгэлд хэрвээ гомдол байгаа бол цаана өөр сэтэл одоо сэтгэл зүйн тоглоом явсаа л гэсэн үг байгаад идэг. Тэгээд ер нь бол альва бид нар ингээ өөрийнхөө хөдөлмөрийг би л үнэлнэ. Тэрнээс одоо миний хөдөлмөрийг төр засаг үнэлэхгүй шүү дээ. Ер нь яагаад бид нар ингээ төр засгаар үнэлүүлнэ, нөхрөөрөө үнэлүүлнэ, хадмаараа үнэлүүлнэ, эцэст нь одоо хүүхдүүдээрээ үнэлүүлнэ гэл ингээл хэвээр өөрөө ч бачимдаал, бусдыг ч бачимдуулаад идэгин тий. Хамгийн гол шагналыг бид нар өөрсөндөө өгнө. Бид нар өөрснийгөө зохих ёстоор шагнадаг, үнэлдэг бол баг ингээд бусдаас юу ч гордох хэрэггүй байхгүй. Ер нь бол бусдаас юм гордвол чи намайг тоохгүй байна гэж нөхөртөө хэлдэг бол хүүхдүүдтэй та нар ээжигээ ойлгохгүй байна. Яагаад ингэж ээжигээ анзаардгүй энэ төр гэж хэрвээ бид нар ярих сэтэл бидний дотор төрдөг бол
бид нэр өөрийгөө анзаарахгүй байна л гэсэн үг. Одоо өөрийгөө зохихсоор шагнахгүй байгаагийн л одоо шинж тэмдэг байгаад байгаа байхгүй юу? Бид нар ингээл бүх юмн дээр бусдаас бэлэн хариу хайгаад байна шүү дээ, тий, номноос ч юм уу, багшаасаа ч юм уу, эсвэл одоо ингээл цахимаас ч юм уу, яавал ийм байд юм байна гэж одоо сэтгэл зүйн янз бүрийн юмнууд уншаад ингээд энэ гол чадваруудыг эзэмших хэрэгтэй. Ер нь бол тренингд ороод та нар мэддэг штэ тий. Утаа байвал гал гарна, гал байгаа гэж мэддэг шиг. За бидний сэтгэлд хэрвээ гомдол байгаад байгаа бол бидний ямар нэгэн хэрэгцээ хангагдахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр тэр хэрэгцээгээ олох хэрэгтэй. Манай нэг танил эгч маань байдаг. Ер нь бол ингээл өөртөө ерөөсөө юу ч зориулдаггүй. Ингээд зоригддаггүй ч юм уу тий. Өө яахаа ингэж яхаар энийгээ ингээд би хүүхдтэй өгчий, гэртээ өгчий. Би ер нь ингээл нэг гэртээ өөртөө л хоолой гэдэг чинь үстэй. Заавал гадуур ингээд өөртөө цаг зарцуулж ингээд хэрэг ер нь юу байгаа гэх маягаар ч юм уу тий. Тэгэл ингээл нөхөр нь бол ингээд яг өөрийг эрхлүүлдэг л тий. Нэг хоолнд оруулаад гэдэг тий өөрөө тэгээд идэх намайг ингээл нэг л аргалаа л энэ да гэх маягийн юм ярих гэдэг тий. Ингээл нэг жоохон хоолхон болохноор л ингээл аргалчих гад энэ да гэдэг ч юм уу. Тэгэл өөр юм санал болгохгүй ч юм уу тий. Тэгээд бас октоодтай. Октоод маань ингээл бас адилхан эмэгтэй хүмүүс байж намайг ер нь жоохон үл тоохгүй л идэг гэдэг ч юм уу. Тэгээд дараа нь бас ингээд октоод нь тэгэл яг тиймэрхүү юмнууд ингээл ярьдаг гэсэн. Сүүлдээ октоод нь том болоод нөхөрт гарцгаалаа. Тэгэл үгүй одоо нөхрүүд нь бас л адилхан өөрийн ингээл нэг л үл тоодог, жоохон үнгүүдүүлээд идэг ийм л залуучуултаа сурчлаа гэх маягийн хандлагатай. Тэгэхээр эн чинь нэг л ийм зүй төгтөл явагдаад нь штэ тий. Тэр эмэгтэй өөртөө юу ч зориулдаггүй. Өөртөө би ийм үнэтэй биш л гэж хэлээд нь штэ. Тэгэхээр зэрэг нөхөр нь яг л адилхан тэр үнэнд таарсан тэр юмыг зориулдаг. Түүд нь ч гэсэн ээж ихээ ингээ байгаа байдлаас хараад өөрсөндөө бас яг адилхан ингээл нэг шошго зүүцсэн байгаа штэ тий. Энэ нь наддаа болно л гэсэн. Нөхрүүд нь ч гэсэн тэрийг ингээл яг нөгөө тухан дээрх бичгээр нь уншаал яг адилхан л хандж байгаа штэ. Тэгээд ээж нь мэдээч хэрэг ингээ хүндлэн октод нь бол нэг гомдол мэдүүлдэггүй байх л та. Зүгээр ээж хүн ингээл харахад ойлгомжтой шүү дээ. Нөхөр нэг ийм бэлэг авч өгөөд ингэж хандаад ингэж амрааж ингэж баярлуулж гэхээр бас эхийн сэтгэлд хүрэхгүй шүү дээ. Тэр нь тийм үү. Тэгэхээр ер нь л энэ бүх юм юунаас улбаатай вэ гэхээр зэрэг ойлгомжтой болж шүү дээ. Тэгэхээр энэ бас тэр эмэгтэйн сэтгэлд агаараас бий болчоогүй бас л нөгөө ээжийн ч юм уу одоо тэр эмэгтэйгээс ээж чи ямар байсан бэ, эмээ чи ямар байсан бэ гэж асуух шаардлага ч байхгүй. Улаасаа л иймэрхүү л хэм маяг байсан байж таарах гэдэг байгаа байхгүй. Энэ бидний үнийг бид нар өөрснөө тогтоодог тийм. Ер нь өөрийгөө яаж үнэлхийг энэ октод чинь ээжийн үйлдэлээс аав ээж харилцаанаас харна шүү дээ тийм. Аав нь ээжд нь юу зориулж гин, ээж өөртөө юу зориулж гин. Ээж ингээ ганцаараа гараа явдггүй, ганцаараа өөртөө цаг зарцуулдаггүй, ганцаараа аялдаггүй жишээлбэл тийм. Тэгж чаддаггүй ямар нэгэн байдлаар одоо эдийн засгийн боломж нь байсан ч, цагийн боломж нь байсан ч ямар нэгэн шалтгаан тоочоо гэртээ үлдчихэд дараа нь тэгэлгүй би та нарыг орхихоос айгаад байгаад гэл ингээл юм ярьж байгаа бол эцсийн дүндээ тэр хүүхдүүдээс юусоо болоогүй те хүн хүсэж байгаагаа л хийн. Тэгэхээр зэрэг ингэж бид нар өөрсөндөө одоо чи жишээлбэл мөх гэрлээ өөртөө ингээд цаг зав зарцуулж чаддаг. 1-2 хоногоор өөртөө цаг гаргадаг те амралтанд явдаг, аялалд явдаг, янз бүрийн урт богино сургалтуудад жишээлбэл явдаг. Энд чинь ингээл яг октоодыгаа орхиж байгаа боловч нөгөө талдаа ингэж болдгийг октоодтай харуулж гин гэсэн үг. Ирээдүйд октод ч бас адилхан ингээл бас ганцаараа аялдаг гэр бүлтэйгээ биш те. Ер нь гэр бүлтэй аялна гэдэг чинь ээж маань нөгөө ер нь бол нөгөө зохицуулагчаал хийн штэ те. Координатор хийн ажиллаад хийн. Тэгэхээр ингэж болдгиймаа гэдгийг бид нэр октодтай үгээр биш үйлдэлээрээ л үзүүлнэ. Тэгээд бид нар өнөөдөр ээж маань одоо мөх гэрлээ чиний ээж, миний ээж баг байхад ингээд нэг өдрийн амралтанд юу явж ийсэн үү? Урт хугацаагаар амралт явж ийсэн үү? Тэггүй штэ. Аялалд явж ийсэн үү? Тэгээд өнөөдөр бид нар ч одоо тиймд явах гэхээр ингээл бүр яг намайг явуул яг энэ дэлхийс сүнх гээд байгаа юм шиг цөмийн дайм болчих гээд байгаа юм шиг л байгаад байгаа штэ. Тэ? Тэгэхээр бид нар ингээд хэрвээ эмнэлэгт хэвтээд бүр үхэнгээ алдаад эмнэлэгт хэвтвэл 7 хоног тэр 3 4 чинь одоо хэв нэг л амьдрын штэ тий. Бүр зарим тохиолдолд бүр аягүй сайхан тайван байсан штэ. Тэгэхээр зэрэг ер нь бол бид нар ингэж чадж байгаагаараа ирээдүйд октоодынхаа амьдралд те ирээдүйн тэр ээж нар гэр бүлийн амьдралд аягүй том хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу. Тэгээд октод маань энийг ингэж хийж сурснараа дараа нь тусланд 7 хоног 10 хоног бие дагаад явчих чадна. Ахлах ангид батад орон моронд те богино хугацааны аялал ганцаараа явцдаг, оюутан байхдаа явцдаг. Ирээдүйд ингээд нөхрөө хүүхдээ хайртай залуугаа богино хугацаанд урт хугацаанд ч юм орхиод явж чаддаг, өөртөө зөвшөөрдөг. Тийм байхыг бас хүүхдүүд нөхрөөтөө ингээд сургадаг бол
Эн чинь ингээл өөрт өндөр үн одоо тавьж чадж байна л гэсэн үг байх гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар амаараа охтуудаа чи үнэтэй бай, чи хатан хаан шиг бай гэж хэлэх ерөөс огт биш. Одоо хатан хаан яадаг юм бэ гэдгийг л одоо ингээл үзүүлэх ёстой л гэсэн үг болчиход байгаа байхгүй юу. Энийгээ бид нар ингээд анзаарч авахгүй болвол дандаа л ингээл нэг бусдад гомдолж яадаг, ингээл сэтгэлдээ дандаа давхар ёроолтой, бусдад нэг үг хэлэхэд дандаа цаана нь ингээд үг дайцсан тий, хор санаа агуулсан ингээл дандаа л тоглоод идэг болчихвол өөрөө тэрэнд айгүй их түүртдэг тий байна. Тэгээд ийм тоглоом тоглоод ийна л гэдэг чинь бид нар өөрийн гэсэн зорилгогүй л байгаагийн шинж. Ер нь бол зорилготой хүнд бусдтай тэгж нэг тоглоол, таавар таалгаал, одоо үргэлжил ингээл нэг ийм детектив шиг амьдралаар амьдрахгүй л гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд бид нар зорилгогүй байвал ямар нэгэн сэтгэл зүйн асуудалд орчих гээд байна л гэсэн үг болно шүү дээ. Ер нь бол нөгөө битэрийн яриа эхэлсэн нөгөө завтай хүний хөгжлийн бэрхшээл шүү дээ, тий. Боломжтой хүний хөгжлийн бэрхшээл аахгүй. Бүхэл юмаа бусдаар хэлүүлчих гээл, зорилгоо хүртэл заалгачих гээл групп дотор нэг тийм асуулт айгүйх явдаг та. Би ер нь ямар хүн юм болоо, яах ёстой юм болоо, надад ер нь яг юу зохих юм болоо ч юм уу те. Гэтэл энийг бол цорын ганц өөрөө л мэднэ шүү дээ те. Одоо бурхан ч биднэрт хэлж өгөхгүй л гэсэн үг те. Одоо нэлийн удаан ярьсан мөх гэрлээ хоёулаа өстой нэг чөлөөтэй сайхан ярьлаа. За тэгээд өнөөдрийн маань зочин болж ирсэн мөх гэрэл чамд баярлалаа. Ахаад асуулт одоо байгаа ч гэсэн одоо би баг хүчээр ингээд нөгөө юугаа зогсооё доо уучлаарай мөх гэрлээ. Тэгээд ээжүүдтэй бас баярлалаа. Бид нарыг сонсдог та нартай бас баярлж байна. Тэгээд бүгдээрээ та нар минь ганцхан өөрийнхөө ч төлөө биш те. Ирээдүйд дандаа л үр хүүхдийнхээ төлөө яавал би сайн ээж байх вэ? Сайн эхнэр, сайн хүн байх вэ гэдэг сэтлэр энэ бүхнийг хийж байгаа. Би та нарыгаа тэгээ хамгийн гол нь яавал би жаргалтай байх вэ гэдэг сэтлэр бүх юм хийгээсэй л гэж хүсээ. Чамдаа бас яг адилхан хүсэж байна мөх гэрлээ. Баярлалаа. За ингээд бүгдээрээ дараагийн дугаараар уулзъя баяртай.